За Бурхны бидэнд бэлгэлсэн энэ онцгой өдрийн төлөө Бурханд алдрыг өргөж түүнд магтаалыг өргөё. Миний үндэсний дээр Бурхны амар тайван ноёлж байна. Миний гэр бүлүүдийн дээр Бурхны хайр бэлхэж байна. Үнэхээр энэ өдөр өрөөлтөө бөгөөд үнэхээр таны бүр баяр хөөр дотор, таны бэлхэл дотор энэ зогсож байгаадаа үнэхээр туйлын баяртай байна. Үнэхээр амьсгалтай бүхэн эзнийг магтагтөө. Тийм учраас биднэрт өнөөдөр амьсгалыг өгж байгаа, энэ амьдралыг өгж байгаа, энэ баяр хөөргийг өгж байгаа, энэ бэлхлийг өгж байгаа Бурханд алдар байх болтугай гэж үнэхээр энд талархал өргөж зогсож байна. Хайр боддоор биелсэн хүндлэл үйлдэлээр илэрхийлэгдсэн сар шиний сайхан мэндийг та нартаа дэвшүүлж байна. Айл болохоор амар тайван байж ахан дүүс үр хүүхдэрээ өнөр өтгөн айлчин гичин ихтэй сайхан шинж байна та нар. Энэ жилийн сар шин илүү өнгөлөг, илүү өргөн, илүү гүн утгатай, илүү ач холбогдолтой болж байгааг харж байна. Энэ бол биднийг өдрөөс өдөр цагаас цагт өөрчилж байгаа, дээш нь гаргаж байгаа энэ бодит илэрхийлэл юм а гэж хүлээж авч байгаа. Ялангуяа залуучууд өсвөр үеийнхэн ирж байгаа бидний дараа үеийнхэн үнэхээр үндэснийхээ хувцсыг өмсөөд ах дүү аав ээжээрээ гэр бүлээрээ хамтаараа ингээд орж ирж байгааг харахтаа нэг юм өөрчлөгдөж байгааг бүр олж харж байгаа. Тэд нар ямар бус хүндлэлттэй хандж байгаа, ямар тийм ёсорхоо байгаа эднийг ингээд харж байхдаа үнэхээр айгүй баяртай байгаа. Тэгээд би бол ээж авсан 9 сүлээ. Тэгээд 9 хүний хүүхдүүд гэдэг чи нэлээд өнөртгөн байна биз. Тэгээд би дүүнэрээ хүлээж авах маш их дуртай. Жилийн өмнөөс л ярина. Ер нь л цагаан сар, ширээ сандал ярьсан ч цагаан сар гэж ярьдаг. Тэгээд дүүнэр айгуу гой бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. Тэрэндээ бас маш их баяртай байна. Тэгээд энэ бол цагаан сарын баяр бол ерөөсөө Библийн зарчим тэр чигтээ явагдаж байгаа. Бурхны яг энэ амьд үг тэр чигтээ биелэгдэж байгаа нэг үйл явдал байгаа байхгүй юу. Тийм учраас яг энэ Азийн цагаан сар, энэ Монгол үндэсний минь цагаан сар гэдэг бол бидний үеэс үед дамжигдах увийг бид аюул сайн хүлээж аваад тэгээд дараагийнхаа үе рүү дамжуулах тэр үүргэн дээрээ зогсож байгаа гэдгийг бүр аюул тод харж байгаа. Тэ энэ зүгээр юм хоосон шашинлаг зүйл биш. Өнөө өглөө гэсэн би бодож илаа настай улсууд 80 гарсан улсууд ингээл 9 үеийн 5 застаг 5 7 үеийн 5 застаг 5 үеийн 5 энэ зүгээр л бид нар нэг ингээд нэг дадал болгоод тэрэнд нэг ойлголт байхгүй байгаад байсан. Тэг өнөө өглөө би ингээд бодож сууж байхдаа яг гэж ойлгосон байхгүй юу. Хөөе нэрээ тэр бидний хамгийн өндөр ахмад настай улсууд 9 үеэрээ засна гэдэг чи 9 үеийн өрөөлөд амжуулж байна уу? Тийм ээ. Энэ олон жилийн энэ үдсэн харсан бүх өрөөлөд нь доош хатан чи хичнээн үе явцсан байгаа. Тэр үе нөгөө үеүүдтэй өрөөлөд амжуулж байгаа гэсэн тийм утгаараа Монгол үндэст ингэж энийг бас баримталж бэлгшээж хийдэг байсан юм байна гэдгийг бас өнөө өглөө ойлгосон. Тэгэд үнэхээр та нартаа згсэн талархлыг өргөж байна. Бидний үе бөгөөд бидний дараагийн үе энэ дээр айгүйх онцгой чухалчилж ингэж нүдэнд тод харагдаж байгаа. Монгол үндэстний минь өөрчлөх үе гарч ирж байна. Бид нар залбирдаг. Үеуд минь гарч ирэг үндэстэн минь өөрчлөгдөг гэж бидний залбирч ирсэн залбирлуудын хариултууд минь амьдрал дээр минь бодит болон гарч ирж байгаа энэ цаг үеийг бас Бурханд өргөж байна. Тэгэхээр Бурхан минь тэгээд энэ үндэсний дээр таны амар тайван тэр чигтээ буух болтугай, таны эв нэгдэл миний үндэстэн дээр буух болтугай. Тэгээд бидний хайр дотор нэгтгэж бидний амнаас бүр өрөөлийн үг урсдаг байхаар та биднийг өөрчилж байгаагийн төлөө талархаж байна. Орсон айл болгон өрөөлийн үг урсгаж байна. Бид нэр аав ээжигээ хүндэл та нар тэхийн бол энэ нутгийн та нар уртнаас олж энэ нутгийн хамгийн үржил шимтэйг идэх болно гэсэн тэр үгийн бодит биелэл. Тийм ээ? Ахан дүүсээ та нар хайрл, бүр хайр дотор та нар бие биенийг хүндэл, бусдыг өөрөөсөө илүү өөр
илүү гэж хэмээн та нар бүр хүндлээ. Зочломтгой бай, дайламтгай бай, өгөөмөр бай гэсэн бүхэл одоо Библийн үгсүүд одоо бидний энэ цагаан сар одоо сар шинэ баяр дотор амьд болж бүр амилж гарч ирж байгаа учраас энэ баяр бол маш ач холбогдолтой баяраа гэж одоо хүлээж авч энэ дээр маш их чухалчилж баярлж байна. Бидний ахын дүүс очиж зоолгох айлчлах айлууд яагачгүй байна. Одоо өнөөдөр чинь шиний 5 нөө тий 5. Тэгээд өшөө одоо очих айлыг чинь одоо талан ч одоо гараад ингээл явна. Одоо тэгээд тэгэхээр бид нар аягүй өргөн утгатай байна. Маш олон хол ойрын холдсон ахын дүүсүүд бүр ойртож байна. Одоо бүр ингээд ах дүүсүүд одоо бүр бие бинийг мэдцгааж байна. Тэр битгий бүр халуун ам бүл дотроор миний баг охиныг одоо нөгөө ах эгчийн хүүхдэд золох гээд бүр ойчрлж шít бүр 10 хэдүүлээ ойчрлаад энэ миний хурл харж яхад эн чинь юм заагдаад байгаа байхгүй юу? Эн чинь бүр ингээд бидний одоо эв нэгдэл ах дүүс бид нар хоорондоо эв нэгдэлтэй байхгүй бид нар бид нар юуг ялж дийлнэ гэж те. Энд чинь хайр дотор эв нэгдэл дотор сүнс дотор энэ хамт байж ахын ахыг хүндэлж одоо эгч нэгчигээ энерч одоо энэ соёлоодыг одоо эн чинь түгэж байгаа бүр онцгой жохол ач холбогдолтой баяр гэж хүлээж авч байна. Тэгээд би Матай 22-ын 37-оос 40 дээр одоо хэлсэн ба шүү дээ. Чи бүх зүрхээрээ бүх сэтгэлээрээ бүх оюун ухаанаараа эзнийг хайрлаа. Тэ? Чи хөршин өөрийн адил хайрлаа. За энэ үгсүүд бол ерөөсө Бурхны тушаалын суурь тушаал. Тэгээ бид нар яг энэ суурь тушаалыг үнэхээр хариуцлагатай бид нар одоо тушаалыг биелүүлж байгаагийг нэг тод илэрлээ. Тэгээ бид нар Бурхны үгнээс гадуур энд нэг ч зүйл байхгүй. Хоосон бид нар шашинлаг зүйлсийг мөрдөөгүй бид нар яг бодит бурхан бол бодит бурхан амьдралын бурхан тэр уюудын хаан тэр бүх гэр бүлүүдийг нэрлэгч бурхан юм аа. Тэгэд өнөөдөр үнэхээр энэ Бурхны энэ бидэнд өгсөн энэ их өвийг энэ их одоо тушаалыг бид нар үнэхээр баяртайгаар хүлээж авч амьдрал дээрээ бодит болгож гаргаж ирж байгаагийнхын төлөө Бурханд алдрыг өргөж байна. Босын бүгдээрээ Бурхныг магтъя. Түүний хайр уучлал нэгүүлсэн бүр гэр бүлүүдийн дээр үнэхээр дүүрэн бүр хангалттайгаар бялхан байх болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирч байна. Бид нар үнэхээр ахыгаа ах эгчийгээ эгч гэж хүндэлдэг энэ зарчмууд өшөө илүү дэлгэрэнгүй өшөө гүн өргөн утгатай болж өшөө илүү хариуцлага дотор бидний үерөө дамжих болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирч байна. Аваа танд үнэхээр талархж байна. Энэ үеийн одоо энэ цагийн энэ бидэнд өгж байгаа энэ таны өгсөн энэ хүсэл зориг төлөвлөгөө бидний амьдрал бидний үр хүүхдүүдийн амьдрал бидний Монгол үндэстний амьдрал дээр үнэхээр таны хүсэл биелэх болтугай гэж энэ газар залбирч байна. Таны хүсэл тэнгэрд биелдэжгээ энэ газар дээр энэ сүм жуулган дээр минь өрх гэрүүд дээр минь үнэхээр таны хүсэл юр бүсинаар биелэх болтугай гэж залбирч байна. Та биднийг үнэхээр ариун таныг бид энэ газар ариун юм аа гэж таныг магтандуулж байна. Та таны нэр ариунаар дурсагдахын тулд миний Монголын өрх гэр бүлүүд үнэхээр ариусгал дотор амьдрах болтугай гэж залбирч байна аваа. Танаас ирж байгаа бүх зүйлийг бид талархж байна. Таны тэр хайрын өндөр өргөн урт гүн тэр зүйлсүүдийн төлөө бид үнэхээр та тэр гүн рүүгээ авч явж байгааг энэ цагийн төлөө танд талархлыг хүргэж байна. Таны оршихуй газрыг дүүргэх болтугай. Таны ариун сүнс биднийг дүүргэх болтугай. Таны амьд өг бидний амийг баслах болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирч байна. Таныг магтж байна. Үнэхээр энэ сүм жуулган дээр таны хатар, яруу хатар, цогж авсан гэрэлтэх болтугай. Бүх үгслүүдийн дээр таны хүсэл төлөө хөрөнгө сэтгэлээрээ бүх болтугай гэж залбирч байна. Есүс Христийн нэрээр амен. Цаашдаа бид нар номлолоор дамжуулаад тэр газарт яригдсан зүйлсүүдийг ярих байгаа. Ямар ч байсан монголчуудад өгөгдсөн иш үзүүлгийг сая тэр газар тунхагласан байгаа. Английн Исаак пастор. Тэгээд монголчуудаа танай улс төрд маш том өөрчлөлт явагдах гэж байна.
Тэгээд тэр өөрчлөлтийн бол бас Монголын ард түмэн үнэхээр аз жаргалтай амьдрах болно гэж хэлэгдсэн байгаа. Тэгээд би та нарыг бас энийг залбирал дотроо итгэлээрээ хүлээж аваад тэгээд залбирал дотроо үргэлжлүүлэн тунхаглаасаа гэж хүсэж байгаа. Илчилт номын 8 дугаар бүлгээс харъя. Бид нар анхныхаа подкастыг хийсэн байгаа. Мдээгүй хүмүүсээ та нар сонсоод итгэгч ахан дүүстэй тийм ээ өгч дамжуулж шеэрлж хувааж тэгээ бас сонсоорой. Яагаад гэвэл бид нар энэ подкастыг одоо шинээр орчуулж байгаа Библийн орчуулгатайгаа холбоод цаашаа бас сар болгон хийж ингэж энэ тэндгүү амьдарж байгаа монголчуудтай бас маш их хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа. Тэгээд одоо өнөөдөр биш эх 7 хоногт 4 өдөр бид нар дараагийн подкастаа хийх гэж байна. Эхний подкаст маань Даниэл номоор явсан байгаа. Тэгээд хоёр дахь подкаст маань болохоор Илчилт номоор одоо яригдах гэж байгаа. Тэгээд үнэхээр би бол Илчилт номыг яриад зогсож ингэж үнэхээр миний санаанд орж байгаа. Гэхдээ сүүлийн үед бол Илчилт номыг маш эрчтэй би уншиж байгаа. Би та нарыг ч гэсэн уншаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ итгэгч нарын Илчилт номоос айдаг энэ айдас алга болох хэрэгтэй байхгүй. Гим нүгэлтэй хүмүүс л айх хэрэгтэй шүү дээ. Бид нар яагаад энэс айх хэрэгтэй юм? Энд харин эцэг минь одоо бүх юмыг эмхэлж цэгцлээд гим нүгэлт үеийнхнийг одоо шударгаар шүүгээд Христийн 1000 жилийн хаанчлыг авчрах гэж хаад айж ах хэвээр хүмүүс нь бид нар биш байхгүй юу? Гэтэл итгэгч нарын дунд Илчилт номыг нээж харахаасаа айх хүртэл тийм одоо зал мэхээр айцыг одоо хийгээ ийцэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ подкаст маань бас яг тэгж айж имэж байгаа тэр итгэгч нарт бол үнэхээр бас чөлөөлтийг авчрах байхаа. Яагаад гэвэл тэнд эзний үг л яригдах юм чинь. Тэгээ Бурхны үг бидэнд үннийг авчирдаг, үнэн өөрөө биднийг чөлөөлдөг байгаа. Тэгээ би энэ Илчилт номон дээрээс энэ ишлэлийг хармаар байна. Илчилт номын 8:3 алтан байпар барьсан өөр нэгэн тэнгэр илж ирж тахилын ширээний дэргэд зогслоо. Түүнд их хэмжээний утлаг өгөгдөжээ. Ингэснээр тэр тэнгэр илж түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх ажээ. Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудтай нийлээд тэнгэр элчийн гараас гарч Бурхны өмнө суунаглаа зогсохгүй. Тэгээд тэнгэр элч байпрыг авч тахилын ширээний галаар дүүргээд дэлхий рүү хайсанд тэнгэрийн дуу нижигнэн аянгийн гялбаа газар хөдлөлт дагалдваа. Итгэгч хүмүүс буюу энэ Бурхны ариун хүмүүс залбирхаа болоод таг дуугүй бол ямар аймаар вэ? Бид нэг эсэргээр нь бодох юм бол дан утлагыг бол цацахгүй штэ. Заавал итгэгч нарын залбиралтай нийлүүлээд дэлхий рүү цацсан гэж. Гэтэ зүгээр л хоол өгөөч, говтос өгөөч, надад байшин өгөөч, машин өгөөч гэж байгаа залбирлууд энд байгаа гэж би бодохгүй байна. Тэгэхээр энэ бол үнэхээр дэлхий дээр газар хөдлөлтийг авчирна гэж байна. Юр бусын байгалийн үзэгдлүүдийг авчирна гэж байна. Аянгийн гялбаа, нижигнэн, тэнгэрийн дуу. Бүр энэ чинь одоо бүр тэнгэр өөрөө тэнгэрийн дуу гэдэг чинь бүр тэнгэр өөрөө ариун хүмүүстэйгээ нийлээд одоо бүр дуугүй байхын аргагүй тэр одоо авиаг үгсийг гаргаж ирэх нь шүү дээ. Тэгэхээр үнэхээр бидний залбирал эдгээр өдрүүдэд маш чухал. Цөмөрө үргэлжлүүлэн эрчтэй залбирсан хിവэрэ, эрчтэй ярьсан хിവэрэ, гэр бүлээ, ахан дүүсээ, хайртай хүмүүсээ одоо тамийн хаалганаас буцааж авчирсан хിവэрэ, хүмүүст үннийг зарласан хിവэрэ, өөрийнхөө итгэл үнэмшлэлээр зогссон хിവэрэ байх ёстой юм а. Илчилт номон дээр бас нэг гайхалтай өгүүлбэр байдаг. Тэр юу вэ гэхээр Христийн төлөө амиа өргөхсөд гэж байгаа. Нас орсон хүмүүсийн сүнс тэнд бидний өшөөг аваач гэх. Тэгээ тэр өгүүлбэрийг харах юм бол тэр хүмүүс зөвхөн би Христэд итгэдэг гэдэг нэрийнхээ төлөө үхээгүй. Тэр хүмүүс Бурхны үгэнд тууштай зогсоод үгээр нь амьдрдгаа батсныхаа улмаас үхсэн хүмүүс байгаа хөөе. Алуулсан хүмүүс. Тэгэхээр тийм үе бид нар тэр үе рүү орж штэ. Бид нар түүгээр амьдрдаг хүмүүс, бид нар өөр тушаалаар амьдрдаг, бид нар өөр зарчмаар амьдрдаг, бид нар өөр өдөрдмжаар амьдрдаг, бид нарыг өөр нэгний хууль тогтоол бидний амьдралд үйлчилдэг. Тэрнийхээ улмаас тэр хүмүүс алагдсан байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар түүний үгээр амьдрдаг цаг ирж байгаа байхгүй, зүгээр ярьдаг биш. Түүний үгийг ярьсныхаа улмаас алуулсан хүмүүс гээгүй. Түүний үгэнд үнэнч байгаад үгээр нь амьдрсныхаа төлөө тэд нар одоо алагдсан гэж байгаа. За тэгэхээр
би та нарыг урамшуулж байна, үргэлжлүүлэн залбирсан хэвээр байгаа. Бид нар нэр үнэхээр чухал үе рүү орж байна. Бид нар бол аль хэдийн орцсон байгаа. Тэгээ өнөөдөр биднэрт байна штэ. Би тэр үе мөн үү? Биш үү? Би юм болов? Энэ залуу хүүхдүүд байх юм болов? Би эрэгтэй хүн болох юм болов? Эмэгтэй хүн болох юм болов? За яах вэ? Момдол одоо тэгээ маргаан, мэтгэлцэн одоо юу гэдгийг те асуулт 9 шид юм хэрэгтэй хэрэггүй асуултууд би таны хаанч дотор байна уу? Байхгүй байна уу? Миний дуудлага яг юу вэ? Би миний хувь тавилан юу вэ? Гих мэтийн энэ одоо сонин одоо маргааныг өрнүүлж суух цаг бол дууссан. Зүгээр л та юу гэж итгэж байна? Яг тэр итгэлийнхаа хэмжүүрээр л амьдрна. Би хаанч дотор байхгүй юм шиг байна гэвэл та яг байхгүй юм шиг л амьдрна. Би одоо миний залбирал олигтой гүйцэтгүүлэхгүй байх тоо гэвэл та яг тэгж амьдрал дуусна. Гэхдээ шүдэ хавирна гэдэг нэг тийм ажил бидэнд үлдэнэ. Яа тэгэл хаанчлал дотор явж исэн шүдэ гэж бодхоос шүдэ хавирахгүй байхын аргагүй. Тийм цагтаа бид нүүр тулах байхгүй юу? Тийм учраас илчлэлт ном бол бидэнд юр бусын шудраг шүүлт ирж авч байгааг харуулж байна. Биднийг өмгөөлөгч тэр бурхны юр бусын эрх мэдэл бүгдийн дээр ажиллаж байгааг харуулж байна. Тэгэхээр бид нар туйлын одоо туйлын сэргэг, туйлын хариуцлагатай бас тэгээд зүгээр л энэ үгээрээ амьдрах тийм л үе. Есүс Христ хэлсэн байдаг. Та нарт өгсөн миний ажил бол дэндүү том. Гэхдээ дэндүү том байна гэд бити хөл алдаарай. Би одоо юу хийх вэ? Яана одоо та альчлаач зүгээр та харуулаач гэж бити хөл алд. Хамгийн энгийн юмнаас эхэл. Миний нэрээр өсөж байгаа хүн тоолог. Миний нэрээр цангаж байгаа хүн байл ус өг. Миний нэрээр осгож өгөх гэж байвал хүнд хувцсан өг. Энгийн юмнаас эхэл. Миний ажил далайцтай. Гэхдээ та нар энгийн юмнаас эхэл. Тэгээ бид нар ирэх өдрүүдэд сүмийн тухай болоод бид нар яаж энэ одоо дэлхий дотор одоо яаж бурхны ард түмэн гэдэг харьяаллаа хадгалж цаашаа одоо амьдрах вэ? Бид нар зөвхөн амьд үлдэхийн тухай биш шүү дээ. Бид нар хүмүүст амийг өгөх тухай байхгүй юу? Яавал бид нар тийм далайцтай, даацтай, тийм нөлөөтэй, хүртээмжтэй, тийм одоо хүртгүйц хаач бидний хийж байгаа зүйлс хаач хүрдэг, бидний ярьж байгаа үг хаач очдог, тийм одоо хүртээмжтэй амьдралаар амьдрах бай. Энэ талаар бид нар өөрсдөлөд ярина. Гэхдээ өнөөдөр бол би номлохгүй. Өнөөдөр бол чин зам маань номлох байгаа чин зэрэг. За сайн байцгаана уу? Сар шин сайхан уу? Тарган давтай шинлээд ирлээ. Таргалцсан байна. Бид нар мал хүүгүй болохоор тарган давтай гэхээр өөр дөрөөл хүлээж авах юм да. Тэгээд тарган л байна да. Тавтаал байна да. Амар тавин л байна да. Сайхан шинэллээ. Тэгээд энэ жилийн цагаан сар урд урдныхаас онцгой боллоо. Миний хувьд ямар ч тийм нэг юм зүгээр л баяр хөөр дөрнөөс тэр ингэж гарч мөрөө гаргалаа, энэ ингэлээ, тэнд ингэлээ. Тэнд баг тийм хүн тийм ном уншлаа тий. Ингээл яг л тийм бодогдохгүй зүгээр л баяр хөөр зүгээр л амар тайван гоё баярлаа. Босоол өглөө хосоол гоё золголоо. Тэгэл хүмүүстэй гоё золоол амар мэдлээ. Тэгэл гоё гарахтаа бэлэг авлаа. Тэгвэл бүхэл зүйл зүгээр л энгийн айгу амар тайван гоё. Тэгээд би яг хэсэг хугацаанд ерөөс ингээл библиэж уншиж чадахгүй. Юу гэл ингээл яг залбирч чадахгүй нэг юм руу орцсон. Тэгсэн хэрнээ ингээ бурхан уу ярина. Тэгээд би нэг залбирч ирсэн юу гэл бурхан минь ерөнхийдөө юу л яа таны өмнө яг ингээ алхахтаа би яг ингээ таны ажлыг хойшлуулахгүйгээр зүгээр л тууштай алхахыг хэрвээ би хураад ч юм уу хойшлуулад янз бүрийн болох юм бол намайг эртгэн та өөрөөсөө холдуулаач. Энэ ажлаасаа түлхээд гарга. Би таны замд ажил саад болмооргүй байна. Зүгээр л би таны өмнө ашигладаг нэгэн баймаар байна. Тэрс би таны замд саад болдог нэгэн баймааргүй байна. Би эзний ажлыг ингээд ухраадаг ч юм уу те. Үг тунгалахгүй байдаг ч юм уу. Тэр нэгэн биш. Харин яг л бурхны зам дээр зогсдог тэр нэгэн баймаар байна гэж залбирсан. Тэгсэн чинь бурхан энэ хугацаанд юу гэвэл би бурхан гэдгийг илүү харлаад байхгүй юу гэвэл чи биш би бурхан. Чи тунгалт юм биш би тунгалт юм. Чи ярд юм биш би ярд юм. Чи одоо өөрийгөө ямар махан биеийн хүн гэдгийг харж гинүү гэд бүр ингээд
10 гаруй хоног бүр ингээд 20 хоног харуулж явах гэж чи бүр ийм хүн гэдгийг бүр ингээд надад бүр ингээд боддоор бүр ингээд алхаж байгаа алхааг маань бүр сууж байгаа суултын маань баг зургатаа үзэж байгаа үзэлтийн маань гэл гэр бүлтэй харьцаж байгаа харьцааг энэ дээр бүр ингээд чи бол ийм хүн шүү. Гэхдээ энийг чи бол өөрөө хийж чадахгүй. Тэгвэл бурхан л хийн энийг. Бурхан л ажиллана. Бурхан яг чиний зам дээр байхад бүх зүйл саяндаа нуруунаа. Тэгвэл чи өөрийнх нь үдээр харах юм бол юмс хизээч болохгүй. Хизээч тэр зүйл ингээ өөрчлөгч байгаа чи мэдэхгүй. Харин бурхан чиний нүдийг нээгээд чи яг бурхан дотор алхаж гин үү? Яг бурхан чамтай хамт байна уу? Бурхан чамд үгээ хэлсэн үү гэдэг чи тод мэдэрээд ирэх юм бол бурхан чам бүр ингээд чи өөрөө бүр даруй олон чи бүр өөрөө бүр сууж өгнө. Яг л бурхан алдаршин юу гэл яг л за энэ ёстой л одоо үеийн цаг үед бурхан л ажиллах цаг юм байна. Тэрнээс чи миний оюун ухаан, миний бодол, миний одоо ингээд ямар нэгэн зүйл хол зорхол юм бол тэр зүйлс хүчээ алдна. Тэр зүйл дээр бурхан ажиллахгүй байна. Яг тэгвэл энэ чиний зүйл. Урд нь ярьж залбирч ирсэн шүү дээ. Тэгээд тунгасан чинь би яг чиний залбирлаар хариулах хэрэгтэй чи чиний л залбирлаа шүү дээ. Харин миний үг бол ийм байна. Одоо чи энийг тунгал. Гэхдээ би гэр бүлтэй асуудал гараад ч юм өөр дөр асуудал гараад залбирах гал суухгүй өнгөдөл бурхан үгүй ээ. Одоо энийг тунгал. Үгүй би ингээд залбирчмаар байна шүү дээ. Би ингээ юм өөрчилчмөр байна шүү дээ. Миний амьдрал ийм байна шүү дээ. Тэгэхээр бурхан болохоор үгүй ээ. Энийг тунгал. Тэгээ шал өөр зүйл рүү оруулаад тунгалуулаад залбирлуулаад алхуулдаг байгаа. Тэгээ өчтөр би хоёр пасторын төрцөөлгсөн байгаа. Тэгээ замдаа байглаа. За би маргааш гарахаа боллоо. Одоо ер нь яг ярих гэсэн чи үг алга. Дотор нэг юм алга ингээд бурхан гар гэдэг юм уу гарахгүй гэдэг юм уу. Яг л пасторынд очиод за хэлий даа гэж бодож юусэн чи биш ээ. За одоо ингээд хэллээд болохгүй байна. Юу гэл би гарах хэрэгтэй юм байна. Тэгвэл чи миний үг биш. Би ингээд лаг мундаг ч юм уу эсвэл юунд биш. Энэ газар бурхан өөрийнхөө үгийг өөрийнхөө хүүхдийн аманд хийгээд зөвхөн тунгалуулмаар байна. Хүний бүрийн дотроос бурхан өөрийнхөө үгийг тунгалуулмаар байна. Чамааг яг ямар байгаа те яаж алхаж байгаа баян юм уу, ядуу юм уу, өвчтөй юм уу, өвчнгүй юм уу, асуудалтай юм уу, асуудалгүй юм уу, үр хөвгт чинь яаж алхаж байгаа хамаагүй. Зүгээр л чамд өгөө өгөөд за одоо энийг тунгал. За энэ дээр алах. За ингэмээр байна. Тэгэл бурхан ажиллах юм. Энэ юу гэвэл бурханы ажил юм байна. Бурхан өөр Авраамыг яаж дуудсан байвал Эхлэл 12 дугаар бүлэг дээр эзэн Авраамд айлцсан чи төрсөн нутгаа төрөл садангаа эцгийнхээ гэрийг орхиж миний чам зааж өгөх газар руу яв. Би чамайг агуу үндэстэн болгож чамайг өрөн алдар нэрийг чи агуу болгоно. Тэгээ чи өрөөлийн үндэс болно. Чамайг өрөөх чи би өрөөж чамаа хараач нэгний би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан өрөөгднө гэв. Тэгвэл бурхан хэлсэн байхгүй Авраамд. Тэрс Авраам өөрөө зохиогоод би бол өрөө хөлтөгч. Бурхан намайг өрөөсөн мөрөсөн ерөөс хэлээгүй. Бурхан би чамаа өрөөнө. Би чамааг эцэг болгоно. Чиний биеэс төрөх тэр хүү өрөөлийн сууг байх болно. Өрөөлийн үндэс байх болно гэж хэлсэн. Тэгээ Авраам гарсан яасан? Ган гаж гараад Египт рүү явсан. Тэгснэ эхнэрээ шууд чи миний эхнэр биш шүү. Чи өнөхөр үтгсэлтэй чамаас олж би үхэх нь. Тэ? Тийм болохоор чи тэр газар очиод хаандна. Миний дүү гэж хэлээрээ. Тэгвэл бидний яг бурхан дуутахад бид нар ч бас өөрсдөө ингэж боддог. Тэгвэл яг ингээд нэг юм руу оронгууд би гэдэг юм ингээл за би яа. За ингээд бурханы ажил мэржил тэр үед бүр ингээд байхгүй. Авраам тэр хөтөл болж байгаа үстэй тий. Бурхан чамаа ингээд гэсэн чи юу бараг эхнэрээ өөр хааны эхнэр болгоод өгцөн тий өөрөө тэг амьд үлдэх гэдэг ингээд суул. Тэгсэн чи яасан? Авраамыг бурхан хойшлогч чагаад бурхан өөрөө юу гэвэл би Авраам дээр ажиллаж байгаа учраас гээд тэгээ фараоны хаантаа бурхан өөрөө уулздаг. Юу гэвэл тэрэн дээр очиод Авраам уулзаг байхгүй юу? Бурхан өөрөө фараон дээр очиод чи наад үгэнд өрөөд үзвэ. Энэ бол миний ажлын, миний төлөвлөгөөний нэг хэсэг. Би нэг бол өрөөлийн сууг болгоно. Би нэг бол өрөөлийн их болгоно. Биений умааг энэс хүү төрнө. Тэр хүү энэ газар дэлхий дээр үнэхээр өрөөлийн сууг болно. Энд чинь бурханы ажил байхгүй юу? Гэвэл Авраам бодохдоо өөрөөр бодчих болно. Гэхдээ та магадгүй буруу чалах чиж магадгүй. Гэхдээ таны өмнөөс бурхан дуудсан л бол та магадгүй буруу сонголт хийх гэж магадгүй. Гэхдээ бурхан таныг чиглүүлнэ. Та бурхан руу очиход баг очоогүй байх чинь зүудэнд чинь нөгөө өөр газар очиод
өөр ажлыг чинь хийж магадгүй. Бурхан надад юу харуулсангүй л миний урд нэг гим нүглүүд ингээд идэрч байгааг харуулсан байхгүй. Асуудлуудыг би ингээд шаналж явдаг ч юм уу, хүн нэг дотор тийм байдаг шүү дээ. Ийм хийцэн, тийм хийцэн гэсэн ингээд заримдаа бодогддог ингээд нэг юм. Тэр бүгд ингээд бүр зэгцэлж байгаа, өөрөө зэгцэлж байгаа. Би бүр ингээд тэр чиний тэр буруу хийсэн хүмүүстэр би өөрөө бүр ингээд ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг би өөрөө идгэж байгаа. Тэр хүмүүстэр би өөрөө очиж ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг би бүр өөрөө бүр яг нэг харж ингээд сонсож байхдаа юу вэ? Энд зүгээр л бурхны ажил юм байна. Бид нар зүгээр тавьж өгөх хэрэгтэй юм байна. Бүх зүйл дээр бурхан л ажиллаж байгаа юм байна. Тэрнээс би бол мундагтаа, би бол онцордогтаа, би ингээ олон мэрэгжилтэй, би ингээд их мөнгөтэй, би бизнесийн ухаантай ч юм уу, тэр ерөөсөө биш шүү. Бурхан таны дотор ажиллана гэж үгээ хэлсэн л бол бурхан ажиллах юм байна. Тэгээд би зөрөгтөөр энэ газар зогссон байгаа. Юу л өглөө усанд орж явахдаа бурхан би би хотын чуулганд 11 онд ирсэн. Тэгэхэд тэрнээс өмнө Имануэл гэдэг Чөндөр пастрын чуулганд явдаг байсан. Тэнд нэг 5 залуу, үеийнгийн 4-5 залуу доогоор 9 бүлэг гэх юм хуучны. Тухайн үедлэр манайх нэг итгэлийн эцэг явж исэн юм аа. Бүлгээл. Тэгээ нэг зангидсан гар шиг 5 залуу магтаалж өдөрдөн илгээл тэрж явна. Биений төлөө иш үзүүлнэ, биений төлөө залбирна, гимшин, уйлан, дуулна. Яг нэг юм бүр нэг юм өглөө надад бодогдсон байхгүй. Яг энэ 5 залуу байсан. Би та нарт бүгдэнд нь юу өгсөн? Ерөөсөн. Тэр үеэс би анх чуулганд ирэх үеэс би та нарыг ерөөсөн. Би та нарыг дуудсан. Би та нарт үгээ хэлсэн. Бүр яаж явах, яах ёстойг чинь би бүр тэр үед мэдсэн байсан. Гэтэ өглөө бурхан намайг нойлд байж хат, усанд орж явахт сануулсан байхгүй. Тэгээ чи өөрийнхөө тухайд ахалж исэн ахлагч дээр иш үзвэл түүнийг дууд. Тэр үнэхээр магадгүй өөрийгөө буруу шаажиж магадгүй. Өөрийгөө алдаан зүйлдээ шаналж иж магадгүй. Гэхдээ бурхан тэр хүнийг хизээж орхиогүй. Тэр хүнийг дуудаж байгаа. Тэр хүнийг үнэхээр сонгосон. Тэгэхээр одоо бити өөрийгөө буруу шаа. Өөрөө гарч ир, зогс. Миний нэрээр зогс гэдэг аахгүй. Би чамаа дуудсан болохоос чи өөрөө сайндаа дуудагдаагүй, өөрөө ирээгүй. Өөрөө зогсоогүй. Бурхан би чамаа дуудсан. Тийм болохоор чи зогсож байгаа. Би чамаа дуудсан. Бити өөрийгөө буруу шаагаа те. Бити өөрийгөө зэмлээд вэ. Би чамаа уучлсан. Тэгэл энийг ингээл яг мэдрээл ингээл ёо бурхан чинь нэрэл бурханы л ажил юм да одоо нэрээ. Одоо хийгдэх зүйл бол бурхангүй л бол зүгээр л ор хоосон юм байна. Бурхан л биднийг тайлбарлуулд юм байна. Бурхан л биднийг үнэхээр урам хүч зориг бүр хүч тэнхээ чадал юу вэ? Энэ дэлхийд байхгүй тэр баяр хөөр, амар тайван, үнэн зөвхт байдал бүхэл зүйлсийг өгд юм байна. Бурхан бүр өстө гайхалтайгаар ажиллаж байгаа юм байна хүний бүрэн дээр. Тэгээ өөр дөрөө бити анхаар. Юу вэ? Өөр дөрөө бити анхаар гэдэг нь өөрөөрөө бити шүү. Өөрөөрөө бити бод. Би ингэж л би за миний ажилтг гэж үйд. Миний номлолт гэж үйд. Би ингэсэн. Асуудалтай да чин зэрэг. Бол маргааш гарахаа болий. Энэ биш юу гэл бурхан хэлээд байгаа хгүй. Хүн нэг бүр би чамаа бүр ингэж яагаад мэдрүүлээд байна юу гэл би чиний бурхан шүү. Би чинь бурхан байхгүй юу? Би чиний дээр ажилтг нь би байхгүй, идгээд нь би байхгүй юу? Тэрс чи өөрийгөө хүчээр, өөрийгөө чөлөөлөөд, өөрийгөө авраад, өөрийн гэсэн тэр бүхэл зүйлсээ салж чадахгүй. Бурхан Авраам одоо энд ингэж яхад Авраам дараагийн бүлгүүдээр яаж өөрчлөгдөж байна? Яаж үг нь өөрчлөгдөж байна? Яаж үндснүүдийг харж байна? Энэ юу гэвэл энэ Авраам өөрөө баг биш бурхан ажиллаад байгаа байхгүй. Бурхан тэр хүний дотор бурхан тэр хүнийг бүр ингээ өөрчлөөд ямар хүн байсан, яаж харж исэн, яаж алхаж исэн тэр бүхэл зүйлсийг өөрчлөөд байгаа байхгүй. Тэгэхээр бурхан энэ газар өгжүүл урд нь би байдаг, пасторудаар хүртэл би сонсдог, би хардаг, би хүрдэг. Гэхдээ одоо би чамаа сонгосон. Би чамааг өөрлөгөө дуудсан. Тэрнээс чи өөрөө сайндаа энэ газар суугаад ч юм уу итгэж гэдэг бурханы өмнө очоогүй. Би чамаа сонгосон гэж байна. Авраамыг би яаж дуудсан? Паулыг би яаж дуудсан? Петрийн 12 дагалдагчийг яаж дуудсан? Намайг дагах би чамааг Петрийг намайг дагах
би чамаа загсчин болгоё. Тэгээ сүнслэг загсчин буюу итгэлийн тийм баатар болгон өөрчлөсөн. Гэхдээ тэр хүн яасан Есүсийг загалмаа цовлогч жоход 3 удаа түүнийг хараагаад өөрийгөө бүр ингээд яг дахиад онгодж жоход өөрийгөө бүр зэмлж ийсэн шүү дээ. Яа тэгэхээр биний бодлоор бараг цухтаах баха ерөнхийдөө биний итгэж гэж юу. Тэгэхэд бурхан яасан тэр хүний бүр итгэлийн баатар болоод тэ бүр 3000 оны өмнө номлуулаад юмсуудыг өөрчлөөд юмсыг тавиад суурийг тавиад илч болгон дуудаад өөрийн сайн мэдээгээ тунгалуулад Петрийн сайндаа биш бурхан Петрийг өөрөө дуудсан байхгүй. Намайг даг надтай хамт бай. Би чамайг илчж болгоё. Тэгээд 12 элчин Юдасыг хүртэл би бодож ирсэн. Тэгэхэд Юдас гимшээд ирсэн бол магадгүй бурхан уучлаа. Миний итгэл бол юу вэ? Өөрийгөө буруу шаах биш бүр ингээд яг бурханы өмнө очиод те би таныг ингээд яачлаа. Гэтэ та намайг уучлаач гэд ирсэн бол бурхан Юдасыг ч уучлах байсан баг. Бурхан юм нэгүүлсэнгүй бурхан байхгүй. Хүн өөрийгөө буруу шаагаад өөрийгөө зэмлээд ирэх юм бол тэр бурханы ажил биш, бурханы шүүл. Тэр боо нэг нь чамаа шүүн. Бурхан чамаа шүүхгүй байхгүй юу гэл эцэг хүн охин ч юм уу хүүгээ уучлахгүйгээд ирэхэд за би чамаа уучлахгүй. Йоо. Ихгүй байхгүй юу гэл бурхан дуудана. Би чам тайртай. Би чамаа сонгосон. Чи бол миний хүү. Би чамаа сонгосон гэж аах. Тэрнээс шүү дээ. Би сайндаа бурханы өмнө очиагүй. Бурхан намайг өөрөө сонгосон байхгүй. Тэрс би мундагдаа биш. Би лагдаа биш. Би магадгүй олон өгүүлбэр яриад ингээд суудагдаач биш. Таач бас ингээд энд сууж байгаа нь та мундагдаа биш. Бурхан ямар агуу байл гэж бурхан магтуулах гэдэг байхгүй. Би чиний өмнө ажиллаж байгаа. Магадгүй чиний дотор ямар нэгэн асуудал байж иж магадгүй. Өвчин байж иж магадгүй. Гэхдээ тэр чинь би идэгэнэ. Чи над руу ир. Юмтаа бүх юмтаа над руу ир. Өвчин зомлон шанал баяр хөөр гуниг юу вэ? Бүх юм аавд над руу ир. Баяр хөөр чинь би ам туваалцсан. Өвчний чинь би идгээ. Шанал зовлонгийн чинь би баяр хөөр болгоё. Тэгээ хоёулаа хамтаа найрлая, баярлая. Тэнгэрлэгчдийн дугаар намаа магт. Бурхан эцгээ магт. Баяр хөөргийг дуул. Бурхан үргээр ямар агуу вэ? Би бүр чиний бурхан, би бол чиний эзэн өргөөний бурхан. 12 онд намайг ирэхэд залбирч байхад магтаал дээр бурхан би энд байна. Би энд оршиж байна. Тэгэл тэр үг ерөөсөө одоо хүртэл ханганда юу вэ? Бурхан байгаа газараас хүн холдож чаддгүй. Бурхан байгаа юм чинь энэ газар бурхан тэргүүн юм чинь. Бурхан ажиллаж байгаа юм чинь. Бурхан хүний бүрийг мэдчихэж байгаа юм чинь. Бурхан намайг ч хүртэл энд байхыг мэдчихэж байгаа юм чинь. Чи бурханы ажил байна шүү дээ. Харин би тийм зүгээр дууга заа гэж явъя. Заа гэж магтъя. Заа гэж залбирая. Заа гэж ажиллаа хий. Заа гэж урагшаа алхъя. Тэгээ бурхан таныг өөрчлөн жилийн дараа хагас жилийн дараа тэгэхээр та үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Юу гэвэл одоо бүр шал өөр зүйл болоод байна. Юу гэвэл энэ өргөөний тэргүүн би шүү гэж бурхан өөрөө хэлээд байна. Би байдаг, би сонсдог, би хардаг, би мэдэрдэг, би зовлон хүч хүртэл мэддэг. Би чиний баяр хөөргийг чинь хуваалцдаг. Би чамтай хамт байгаа. Над руу ир, надтай хамлах. Битээ өөрийгөө зэмлээд бай. Нэг гунлаа тэгээ болоо босоод алах. Өргөжлүүл, тууштай бай. Унсан босоод алхаад бай бүр мүлэх. Бүр бурханы дээр байгаа газар руу мүлгсэн ч явах тий. Бүр алхаж чадахгүй бол мүлхөөд бардгүй хуруун дээр ингэдэг ч яа тий. Яаж ч хамаагүй тэмцээд тэр байгаа зүйлс рүү бурхан руу бид нар ингээд бүр тэмүүлэх хэрэгтэй юм байна. Бид нар ингээд хойш суух биш. За би ингэж за надаарч ажиллах гэж байх тий. Би ингэдэг дээ. Гэтэл та өөртөө төвлөрөөд байгаа байхгүй юу? Та итгээгүй байна. Бурхан болохоор юу гэвэл чи намайг ямар агуу гэдгийг хар. Би чиний төлөө яаж ажиллаж байгааг хар. Авраамийн төлөө хаантай уулзсан нэгэн таны төлөө ерөнхийлөгчтэй ч юм уу эсвэл хин нэгэнтэй очиж уулзсан чадна шүү дээ. Юу гэвэл бурхан таныг өөрөө өргөмжилсэн байхгүй юу? Бурхан таныг өөрөө гаргаж ирсэн. Энэ хотын тэргүүний хотын сүмийн тэргүүн бурхан өөрөө Есүс Христ босгон байгуулж байна. Тийм болохоор битгий өөрсөн дээр анхаараад бай. Юу гэвэл бурхан төгс ажиллаж байна. Бурхан ажилласаар байна. Бурхан хүний бүр дотор би бурхан гэдгээ мэдрүүлсээр байна. Агуу бурхан шүү. Юу гэвэл
тэрийг мэдрэхэд хүн үнэхээр даруй болт юм билий юу л. Үнэхээр мэдэрдэг. Тэгэхээр бурхан л юм да. Хүн бол хүнийг шүүн. Хүн бол хүн л ахгүй юу? Хүн бол хүнийг харахтаа бурхан шиг харж хизээж чадахгүй. Тэрний алдаа ч юм уу эсвэл за энэ ингэчлээ дээ. Бурхан байгаагүй юм бах та. Бурхан аварчаагүй юм бах та. Бурхан яагаад өвчин тусууч юм та. Гэл хүн бол хүний нүдээр харна. Харин та бурханы нүдээр өөрийгөө харахад бурхан таныг ингээд өргөмжилж байгаа байхгүй. Чи бол миний хүүхэд. Би чамаа дуудсан. Би чамааг өдөгөөс анх дуудаж хин хөвлөд бүрэлдэхээс чинь өмнө хүртэл би чамаа дуудсан. Тийм болохоор би чам дээр ажиллаж байна. Би чамаа бүр ингээд тэр зүйлийг мэдрэхэд ёо би арцаач амж юу гэл. Бүр тэр анх итгэж болоод явсан найзуудаа хүртэл иш үзүүлгэж байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийг нэг бүр ахалж исэн нэг бүр ингээд иш үзүүл. Тэ? Тэр ингээд дууд яагаад гэвэл би ингээд сүнсэн дээр дууд гаргаж ир. Тэр хүний сүнс тэр хүн мэдэхгүй ч байж болно намайг ингээд залбирч байгаа гэж юм уу те. Тэгэхээр тэр хүний би уучлсан гэдгийг ингээд сүнслэг гэсэн тэр тунгал тэг гаргаж ир. Тэгэхэд би баярлах болно гэвэл миний нэг хонд төөрж яхад түүнийг үнэхээр бурхны өмнө аваачиж залбирлаараа магтаалаараа тэр хүний тээгээд бүр зүр дотроо тээгээд тэг бурхны өмнө үнэхээр тунгал гэж байгаа тэр үе тунгалахад тэнгэрт баяр хөөр болно. Тэнгэрчүүд магтана. Тэг би боц үнэхээр тэр хүн дотор айгүй тийм бүр сүнсний бурхныг хайрласан тэр хайр байдаг байхгүй. Тэгэд нэг л алдсан. Тэр алдаандаа өөрөө ингээд жоохон ингээд асуудал гаргасан учраас тэгэл ерөнхийдөө бурхнаас холдож эхэлсэн. Тэгтээ бурхан өнөөдөр хэлж байгаа нь юу вэ? Дуудаж байна. Бити өөрсдөө та нар буруу яагаад вэ? Би та нарыг дуудсан байхгүй юу? Тэрс та нар өөрөөгөө шүүгээл өөр дээр мундаг болцсон юм шиг өөрөөгөө байршуулаад би мундаг байна да. Би одоо бурхныг алхаж байна да. Би одоо өнөөдөр өстө сүнслэг байна да. За би сүнслэг биш байна да. Энэ нэг зүйлээ бодлоо хай. Бурхан таныг ямар ч үед хайрладаг гэдгийг сана. Гунигтай, шаналтай, зовлонтой, өөртөө өргүү, баян ядуу, хоолтой хоолгүй, хүүхдтэй хүүхдгүй, нөхөртөө нөхөргүй, хамаагүй. Бурхан таныг хайрладаг. Бурхан таныг сонгосон. Тэр өөрөө сонгосон байхгүй. Тэрнээс би сонгоогүй. Би хоёр хүүхдээ хүртэл ямар царай дөрөгтэй гарах юм чи би өөрөө сонгоогүй шүү дээ. Бурхан л яг энэ хоёр билийг өгсөн байхгүй. Ямар царайтай, ямар дөрөгтэй, ямар зантай, яаж алах юм, ирээдүйд ямар хүн болох юм. Бар би төлөвлөхгүй байж магадгүй. Гэхдээ бурхан бол аль хэзээний энэ хүүхдүүдийн хаана очиж алхах, юу хийх тэр бүгдийг төлөвлөсөн гэдэгт би итгэдэг. Зүгээр л би түүний өмнө суугаад залбираад хараад тэр бүр холын зүйлийг хараад тэр дээр суугаад тунгалаад залбирна. Тэрнээс биш одоо энэ хүүхд ингэчлээ. Энийн ингэдэг. Энэ хүүхдээ ингэж алхахдаг гэж юу вэ тий? Энэ байгааг хар. Бурхны хэлсэн зүйлийг хар. Ёо игэл. Тэр бурхан чи намайг хар. Чи намайг хар. Над руу хар. Над руу алах. Би энэ гарах тоолондоо мөн ахих нэг санхүүгийн тоон салбарт очих гэж боддог байхгүй юу? Тунгалдаг. Монголын санхүүг шийдэх. Бидний мөнгийг шийдэх. Таны мөнгө байхгүй Монголын санхүү гэдэг чинь. Таны нийгмийн даатгалаар төлсөн, таны татвараар төлсөн мөнгө байхгүй юу? Тэрээс Монгол улсын мөнгө гэж байхгүй, таны мөнгө. Таны хураасан мөнгнөөс улс мөнгөтэй болсон. Тэрийг бидний төлөө зарцуулах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс хэн нэгэн авах биш, хэн нэгэн хулгайлах биш. Монголд өөрчлөлт ирж байгаа гэдэг нь дээрээс сая хүртэл хэлж штэ. Банд Монголын төлөө шүзүүллээ. Баярлж байгаа юу гээл энэ шүсэл аль хэзээ явагдсан. Явагдана гэдэг чинь бүр хийгдсэн. Бурхан хийхээр шийдсэн байхад би өмнөөс нь за тэр юу бол энэ Монголын ерөнхийлөгч хин шүү дээ. Ард иргэдэн сонготой шүү дээ. Сонголоо өгдөө шүү дээ биш. Бурхан сонгосон л бол тэгэл сонгосон тэгэл тэр ажлаа хийн. Түүний өмнө зогсох хинч байхгүй. Түүний ажлыг нэгээр хазаах хин нэгэнч байхгүй. Бурхан өөрөө л ажиллаж байгаа. Бурхан өөрөө л бүх зүйлийг шийдсэн бол хийн. Тэгээд хийсээрж байгаа. Тэгэд энэ цагаан сараас намаа золголт хийж яхад л хүмүүс баян болноо л гэлэх юм. Ерөө бол за авлаа. Тэр хүмтэн болороо л за. Хүмүүс хүртэл мөнгөтэй залгаал гэл би бүр гайхаа. Юу болоод байгаа юм бэ? Эсвэл тийм хөвчөрсөн юм бол.
Тэ. Тэгэхээр бурхан яаж ажиллахаар хүссэн байна. Чи ч мэдэхгүй. Нүд үзээгүй чиг сонсоогүй. Таны сэтгэлдээ хизээж мэдрээгүй. Магадгүй та өнөөдөр нурцсан ч гэж мэдхээр бодож иж магадгүй. Иш за та миний чтэй. За хэцүү дээ гэж бодож иж магадгүй. Тэгэхдээ бурхан аль эзний ажиллахаар шийдсэн. Ажилласаар байгаа. Та зүгээр л харахгүй иж магадгүй. Зарим зүйлийг таны дээр ажиллаж байгаа зүйлийг та харахгүй иж магадгүй. Гэтэ бурхан аль эзээр ажиллаж байгаа. Манай ихнэрэн дээр ч ажиллаж байгаа. Би гарч ирэхдээ ихнэрээ 1 2 3 ярьд юм аа. Наа бити яриач гэдэг. Тэгээд би яг яалч үдгээл ам ягаал ихнэр рүү орчод байгаа. Яалч нэг тал юм да одоо. Нэг нь ярьж яхад нөгөө талаа яалч ярмаар юм санагдав. Техникийн дээр шүзүүлгөж хүртэл биелэгдэж байгаа. Магадгүй эрүүл мэндэд санаа зовж иж магадгүй. Гүү бурхан аль эзэний шийдсэн. Тэр зүйлс дээр ажиллаж байгаа, гаргаж ирж байгаа. Тэ хүний бүрийн дотор ажиллаж байгаа. Хүний бүрийн дотор өгсөн тэр үг байгаа аахгүй юу? Бурханаас анх ирэхэд бурхан анхны чуулган суусанаас хойш би чиний эцэг, би чамтай хамт байдаг гэж хэлсэн. Тэгэл тэр үг одоо ч хүртэл хамт л байдаг, одоо ч хүртэл биднийг зоригжуулдаг, одоо ч хүртэл биднийг босгон байгуулдаг. Би чиний бурхан, би чиний эцэг. Би чамтай хамт байгаа. Тэ би чамайг өөрчилсөн, би чамайг одоо ингээд хар, би чамайг 2 хүүхэдтэй болгосон, би чамайг их нэртэй болгосон. Би ихнэрийн ханаас аюу гүйжсэн. Нэг ус ярмаар санагдлаа. Гүүн гэдэг нь юу гэвэл дурлсан. Гэтэ санаанд дурлсан. Би анх өмнө нэг охинтой үерхэх гээд тэгсэн тэр намайг амар боловсон христсэн зангаар юу гэсэн бол хоёлаа 1 сар залбирая. Тэгээд бурхан үнэхээр мөн бол хоёлаа үерхээ. Тэр юу гэсэн ч биш бол хоёлаа болио юм байл гэдэг чинь боловсонгоор одоо хоёлаа болио л гэсэн. Тэгээд тэр залбирч гэж би залбираагүй дээ. Тэгээд 1 сар болсон. Яг тэр сар нь дуусч хахад заяа гэд ариун заяа гэд манай тэгээд нэг өдөр над руу ирээд хөөе хоол идэ гэл өмнө би ч хамтаа нэг хүнтэй танилцуулмаар байна гэл яриад байгаа. Би тоодохоохгүй юм ч угаас. Тэгэл нэг өдөр хоол идэхээр болоод суусан чинь машинтай байна. Тэг машинд ороод суусан чинь нэг охин урцууж байна. Нэг юм өстэй инээсэн өө гэл тэгэл бид нар хоол идээл тэгэл ингээл дараа нь ингээл тэгсэн заяа чи утасны дугаарыг авах уу гинэ. Авъя гэсэн дараа намайг байглаад хэлэхдээ чиний утасны дугаарыг 3 сар гад авсан шүү гинэ. Тэнд нэг хүн ингэж юм игээд байгаа. Тэгэл битээр танилцсан. Тэгэл эхлээд битээр танилцах уулзахтаа урнаа эдэрт урка эдэрт мөг эдэр цуг кино үздэг. Сүүлдээ битээр хойлох кино үздэг. Тэгэл байглаандаас за би чаанс боллоо гэнэ. Тэгэл би ч жоохон шаналж үйлж мөлөх гал жоохон хэцүү болоо. Тэгээ нэг өдөр би уцаа юуныга өмнө ардын карманд уцаа ичээд машинтаа суусан байхгүй. Тэгсэн чи би байглаараа залгацсан юм байна. Дарагдаад. Би тэргэж өөр мэдвэрс надад мессеж хүч байна. Тэгээд би өвдөөд ингээд надаас салгаж өвдөн штэ энэ чинь бас ойлгоош. Би өвдөөд тэгээд өө тийм үү дахиад би тэр хайрцаа хэлсэн. Тэгэл байж ал зөвхөн гэрлээ. Гээл тэгээ шийдэл гэрэлсэн байгаа. Юу гэвэл энэ дээр бурхан өөрөө бидний хинтээ гэрлэх яах их те тэр зүйл дээр бүр ингээд хүртэл анхаарат байгаа юм шиг санагдчихгүй. Би өөрөөрөө явсан бол надад шаал өөр газар нэг залбираал дахиад сар залбирсан ч явж байна. Сараар сунаад сүүлдээ жил мэл болцсон. 3 сар мар болцсон ч явж байгаа юм байна. Тэгсэн чи яг жигнээс бол сар залбирахгүй зүгээр л нийлээл явж байгаа юм. Тэр сар мар залбирдаг юм байлээ шүү. Тэгэхээр бурхан өөрөө бид дотор ажиллаж байна. Бид дотор юмсаа хийсээр байна. Биднийг өөрөө бурхан би чиний бурхан шүү гэдгээ бидний амьдралд мэдрүүлсээр байна, харуулсаар байна. Гайхалтайгаар бүр ингээд би чиний бурхан. Гэтэ яг зарим зүйл төр ингээ махан биенүүдээр харахаар нэр бурхан байгаа ч юм уу гэд хармаар үе зөндөө байдаг хөхгүй. Нэр бурхан ажиллаад байгаа ч юм уу, ажиллахгүй байгаа ч юм уу. Тэгэл залбираа сухаар би чамтай хамт байна. Би чамтай хамт чи ингэж тунгал энийг ингэж өөрчлөгөл тэгэл хүч авна. Тэгэл бид нар ер нь бурхнаас хүч авахгүй бол өөрийнхөө хүчээр нь хол явахгүй.
ялангуяа бид нар итгэлийн амьдрал дээр алхаж байгаа хүмүүс Бурханаасаа хүч авч түүний амар тайван, түүний баяр хөөр, түүний хийж байгаа ажлуудыг хараад түүнтэй хамт алхахгүй бол бид нар баяр хөөрөөс бол мэдэрдэг юм байна. Юу гэвэл энэ дэлхийн баяр хөөр нэг л баяр хөөр биш. Ингээд нэг зүгээр л нэг юм уйдгартай байдаг л нэг зүйл. Яг Бурханы баяр хөөр, түүний хийж байгаа зүйлс бүр ингээд яг жинхэнэ баяр хөөр, миний бүр нулимсыг гаргадаг, миний тэгс бүр ингээд алга ташаад орилтыг гаргадаг. Нээрээ тийштэй гэл ингээд босч ирээдэг. Энэ бол жинхэнэ Бурханаас өгж байгаа амар тайван баяр хөөр, зөвхт байдал, үнэн зөвхт байдал гэдэг нь тань та өөрийгөө буруу шахахгүйгээр Бурхан бүр таны бие рүү орж ирээд миний бүх зүйлийг угаагаад идгээгээд тэгээд одоо чи миний хүүхэд одоо босоод зогс. Миний ах чамд хэлсэн тэр зүйлсийг үргэлжлүүл, гүйцээ. Замаа дуусга. Би чамаа дуудсан. Тэрнээс чи алхахтай юм биш. Би алхахтай юм аа. Би алхацсан байгаа. Тэ чи надтай хамт алхах. Би чамаа хүчрэгжүүлсэн. Тэгээд тэр дөрөв найз маань зарим нь илгээлтээр явцсан байгаа. Зарим нь Америк явсан. Зарим нь одоо энэ бас христчин салбарт ингээд тийм кофе шоп моб ажиллуулад илгээлтийн нэг салбарт ажилладаг юм шүү. Ажиллаж байгаа юм шиг. Тэгэд яг энэ нэг бодогжуулж яхад би та хэдий бүгдийг дуудсан. Тэр үеэс дуудсан бүр ингээ анх итгэж болоход нь хүртэл би та нарыг нэг болгодог нь хүний бүр дээр би онцгой зүйлсийг хийсэн. Хүний бүр одоо миний хийсэн зүйл дээр ажиллаж байгаа. Тэрнээс биш та нар өөрсдөө биш. Би та нарын дээр ажиллаж байгаа. Би та нарыг үнэхээр өөрчилсөн. Би танаа хүүхдийн дээр би өөрөө ажиллана. Би танаа эхнэрийн дээр өөрөө ажиллана. Би танаа аав ээжийн дээр өөрөө ажиллана. Чи ажилтсан юм биш. Чи зүгээр тунхаглал зүгээр надтай хамт алах. Миний үгийг үргэлжлүүлээ алхасаар бай. Өөрсдөө ажлыг би хийн. Фараон дээр Бурхан яаж ажилласан? Яг түүн шиг би танаа аав ээж дээр ч очиод би танаа хүүхдийн чинь Бурхан байна. Яг одоо надад итэг. Надтай хамт алах. Бурхан хийж байгаа байхгүй. Бурхан дуудсан байхгүй. Тэрнээс бид нар нэг тарчилдаг нь би өөрөө хүнийг итгэж болох гээд би хүнийг өөрөө өөрчлөх гээд би өөрийгөө ч хүртэл заримдаа өөрчлөх гээд хичээдэг. Тэгэхдээ тэр амжилт хийж болтгоо. Бурхан юу гэж нэгвэл за одоо харав хэн Бурхан байна? Хэн эзэн байна? Хиний ажил явагдаад байна? Хэн энд алхаад байна? Энэ өргөөний тэргүүн хийн? Хэн үгээ тунгалж байгаа? Энэ гарч ирээд магадгүй хэдэн хүмүүс тунгалж иж магадгүй гэхдээ тэдний амаар Бурхан өөрийнхөө хийж байгаа үгийг өөрийнхөө хийгч байгаа таны тэр бодогч байгаа тэр асуултуудын дээр хариулж байгаа байхгүй. Хинд ямар асуудал гарсан би мэдэхгүй гэхдээ Бурхан мэдж байгаа. Бурхан харж байгаа. Бурхан таны хизээж орхиогүй. Бурхан үргэлж тантай хамт байгаа. Бурхан таны бүх зүйл дээр ч хамт байдаг. Бурхан таны бүх зүйлсийг аваад бүх зүйлс дээр чинь энэ бол минийх гэдгийг бүр харуулдаг. Таны эрүүл мэндийн салбар дээр чинь хүртэл энэ бол миний хүүхэд. Одоо энэ миний хүүхэд гэдэг тэр зүйл юу вэ? Миний хүүхэд. Миний хүүхэд гэдэг чинь энэ үнцэн чинь бүр гайхалтай үнцэн аахгүй юу? Бид нар л болохоос за нэг эцэг гэсэн нэг юм тэнгэрт байдаг. За миний эцэг гэж хэлчихлээ. Би мэдрээгүй л. Зарим хүмүүс магадгүй ингэж бодчих магадгүй. Хүн гараал ирээл нэг аав гээд ирээд юу ч ирээд байгаа. Биш ээ. Энэ тэр бол таны Бурхан эцэг. Тэр таны төлөө өөрийнхөө хайртай хүүгээ энэ дэлхий рүү илгээгээд бүр тэр төлөвлөгөө нь Авраамаас ахуулаад бүр дэлхий бүрэлдэхээс ахуулаад өөрийнхөө бүхэл ажиллагаа төлөвлөгөөг мэдж байсан тэр Бурхан таныг ч бас мэдж байгаа. Таны хаа өрхийг ч мэдж байгаа, хаана очихыг ч мэдж байгаа. Тийм болохоор танд үгөө өгсөн бол тэр үгэн дээр нь итэг, зогс. Зарим зүйлс дээр тамаад өөрийгөө голж иж магадгүй. Тэгтээ Бурхан энэ цаг үчиг өгч юм бол би бол чиний Бурхан. Би бол чиний эцэг. Би чамаа сонгосон. Өртөө байна уу? Зүгээр. Алт минийх мөнгө минийх чи асуудалгүй чи надаар байж. Энэ зүйлсийг хүмүүс харахтаа бүр Бурхан ингэж өрөөд юм байна штэ. Өвчтэй байна уу? Эдгээр асуудалтай байна уу? Наа ч юу ч биш. Өргөмжл би чамаа өргөмжлөн. Дээшээ гаргана. Юу гэвэл одоо энэ Монголын удирдлагууд өөрчлөгдөн гэдэг зүйл дээр би бол итгэхтэй нэгэн итгэл
Христ бурханд хайртай хүмүүс тэдний зөвлөхөөр ч юм уу тэдний байран дээр очино гэж би итгэж байгаа. Тэр хүмүүс тэр мэрэгүү ухаанаар зөвлөх ч юм уу те тэр хүмүүстэй бурхантай хүн ямар байдгийг гэдгийг бүр харуулдаг нэг нөө Даниэл шиг. Даниэл номыг ярьсан штэ. Яг тэр Даниэл шиг зөвлөхүүд бүр ингэ гарч ирээд Монгол улсын ингэж хөгжүүлтий. Бурхан ийм байдیں۔ Энэ үндэсний бурхан ийм байдیں۔ Энэ бурхан ингэж бүтээсэн. Бурхан ингэж ажилтیں۔ Тэр хүмүүс бүр ингэж юмыг харуулдаг, үзүүлдэг. Тэр хүмүүс имээдэг бүр ингэж яаж чаддгүй яг тэр хүний үгээр л явдаг. Тэр хүний үг нь өөрөө бурхны үг учраас бурхны үг тэр хүмүүс тэр ажиллаж байгаа учраас энэ газар дэлхий дээр энэ үндэстэн дээр бурхан ажиллаа хийн л гэсэн бол хийн. Тэрнээс та яаж бодчих магадгүй гэхдээ бурхан ажиллаа хийн л гэсэн бол хийн. Бурхан таныг өрнөөс чөлөөлнө гэсэн бол чөлөөлнө. Бурхан таныг эдгэн гэсэн бол эдгэн. Бурхан таныг өөрчлөн гэсэн бол өөрчлөн. Тэгээд тэр би бол бурхан нь харж байна уу? Би бол бурхан нь. Би бол эзэн нь. Би бол чиний эцэг. Би намайг дорд үзээд бай. Зүгээр надтай хамт алах. Би чиний өнөөс хүмүүсийг чинь унгаана. Чиний эсрэг чиглэсэн үгний бүрийг, амны бүрийг би өөрөө үгүй хийн. Байхгүй болгоно. Юу гэвэл бурхан өөрөө ажиллаж байна. Бурхан өөрөө хийхээр хүсэж байна. Тэгээ таны өөрөө өргөмжлөө. Тэгээд за одоо харж байна уу? Би бол бурхан. Би бол байдаг. Би бол чам мэдэрдэг. Би чамаа хардаг. Чи зарим зүйлээ өөрөө зарим зүйлээ биш чи бүх зүйлээ шийдэж чадахгүй гоц. Зодор надар ир. Зод надтай хамт алах. Миний хүчийг ав, миний амар тайвныг ав, миний баяр баясгалан ав, миний үнэн ав, миний зүвийг ав. Тэ хоёулаа хамт яаж дэлхийг өөрчилж байгаа харъя. Чи бусдайгаа ч бас хар. Хүний бүрэн дээр яаж ажиллаж байгааг чи харах болно. Бус чи яаж өрөөгж байгааг чи харуулах. Хүмүүс өрөөлөхээр ганцхан мөнгө гэж харах гэдэг. Юу гэж бурхан мөнгө бол дээд өрөөл ш. Миний өрөөл гэдэг чинь шал өөр зүйл. Тэр зүйлсийг чи мэдрээд хараад ирэхээр мөнгө юу ч биш болно. Нэг Итгэлийн Баатар гэдэг би харжсэн Жон Лук лөө ямар Лук лээ би мартчихжээ. Тэр хүн яасан бол багаасаа ингээд айгүй олон ах иш нартай байсан. Гэт ах иш нар нь бүгд өвчнөр өнгөрөөд байсан. Бүгд л өвчнөр өнгөрөөдсөн. Тэгэл сүүл рүүгээ өөрөө чуулганд явдаг залбирдаг байсан. Тэгэл яагаад хүмүүс ингэ өнгөрөөд байгаа юм болоо? Яагаад ингэж байгаа юм болоо гэл. Тэгэл өөрөө том бүр сүүлд нь юу болсон гэж байгаа. Бизнесмен. Тухайн үед хэдэн сая доллар олдог бүр тийм мундаг бизнесмен. Тэгтээ тэр хүн бурхантай уулзсан. Бурхантай учирсан. Бурхан тэгээд тэр хүнийг итгэрлийн бэлэг авьяастай болгоод өөрийнхөө үгийг тунгалуулад өвчнөө нэгэн дээр гар тавихад итгэрдэг. Зүгээр шууд итгэрдэг. Эхнэр дээрээ гар тавихад итгэрдэг. Ах эгч дээрээ гар тавихад итгэрдэг. Өөр бос хүмүүс дээр гар тавихад итгэрдэг. Тэгээд тэр хүн сүултээ яасан гэвэл тэр мөнгө нь өөрт нь бүр нэг юм аз жаргал өгөхгүй, баяр хөөр өгөхгүй. Тэргүй зүгээр бурхантай хамт байгаад түүний итгэрлийн үйлчлэлийг түүнтэй хамт сайн мэдээ тунгалж байхад тэр хүмүүс баяр хөөргийг мэдэрч ирсэн. Тэгээд тэр өөртөө бүх хөрөнгөө зарсан. Тэгээд тэр хаашаа явсангүй л их нэртэйгээ хүүхдүүдээ аваад бас нэг хэдэн дагалдагч авсан гэсэн. Тэгээд апрактив руу очсон. Тэгээд апрактив руу ороход бүр юуны ч мөнгө байхгүйсэн гэж байгаа. Одоо тухай тушаадаг мөнгө ч байхгүй. Тэгэхэд нэг хүн ирээд конверттэй мөнгө өгсөн чи яг тэдний орох мөнгө нь байсан гэсэн. Бурхан юу гэвэл би өөрөө ажиллаж байна гэдгийг бүр ингээд тод харуулж байгаа хгүй. Тэр хүн өөрөө мөнгө аваад явсан ч юм уу эсвэл нэг баян байсан бол тэр бурханы тэр зүйлс мэдрэхгүй байхгүй юу? Бурхан ажиллаж байна. Бурхан ямар агуу юм бэ? Бурхан намайг энэ газар дуудсан байна. Тэгээд тэр мөнгөө аваад ороод үйлчилсэн тэр хүн бүр хитэн чуулган тарьсан гэвэ. Хитэн хүмүүсийг итгэж болгосон. Тэгээд тахалтай үе дээр очиход тахал түүний бие дээр юу яаж чадахгүй. Бүр ингээд судлахад тахлын вирус хүртэл тэр хүний бие рүү орж чадахгүй. Бүр ингээд алга болдог. Тэр хүн зүгээр л залбирдаг. Үнэхээр зүйлсүүдийг хийдэг. Тэр хүн бүр ингээд яг өөрөөрөө явсан бол мундаг бизнесмен хэдэн сая долларын хөрөнгөтэй хүн байх байсан. Гэтэ тэр хөрөнгө чухал биш байгаа байхгүй юу? Тэр хүн бүр яг нэг юм бурхны баяр хөөр, бурхны амар тайван, бурхны хаанчлал түүнтэй хамт талхахад
ямар баяр хөөрэй. Энэ дэлхий өгч чадахгүй тэр зүйлсийг бурхан өгдөг гэдгийг мэдрээд тэгээ өөртөө байсан бүх юм шатаагаад яг бурхан тэр хүнийг дуудсан учраас тэр үйлдэл дээр гарц зогссон. Тэгээ бурхан үргэлжлүүлж өөрөө тэр хүнийг дагуулж хөтөлж явсан байгаа. Бүх үйлчлэлийн замд нь дараа нь ихнэр өнгөрсөн яаж хийсэн гэл зөндөө зүйлүүд байдаг. Тэгтэл бурхан л тэр хүнийг өөрөө хөтөлжсэн байхгүй. Өөрөө би чиний бурхан, би бол эдгэх чинь. Тунгал залбирал энэ хүн дээр гар тавь. Би бол өвчнийг хүсдэггүй, би эдгэрлийг хүсдэг. Би хүмүүст баяр хөөргийг хүсдэг. Би хүмүүст амар тайвныг хүсдэг. Би хүмүүст донтолтонд очим хин нэгэн давтаад тэр хүн шаналхыг би хүсдэг. Тэр хүний би бүр эдгэрээ баяр хөөртэйгээр миний юм зогсоосоо гэж хүсдэг. Өвчтөө нэгэн эдгэрэхэд ямар баяр хөөр болдог вүлээ. Тэ? Алхаж чадахгүй нэгэн алхахад би ч мэдэхгүй шүү дээ. Алхах би сунгойж үзэг болохоор тэр хүний алхаж байгаа яаж бурхан талархаж байгаа. Тэр баяр хөөрө бол үнэхээр гайхалтай баяр хөөр юу гэвэл Тэнгэр ич нартай хамт баярлж иртэ бурхныг магтаж бүр би тань талархаж чинь бурхан би тантай хамт байна. Та намайг сонгосон, та намайг эдгээсэн, та намайг өөрчилсөн. Бурхан өөрөө ажиллаж байна, өөрөө хийж байна. Өөрөө таныг эдгэж байна. Өөрөө таныг байршуулж байна. Өөрөө таны хараагүй зүйлсийг одоо харуулж байна. Таны нүдийг нээж байна. Урд нь бодоогүй, сэтгэгээгүй зүйлсийг хүртэл таны оюун бодолд хийж байна. Библийг нээхэд хүртэл та ийм үг байсан юм уу гэмээр тэр үг таны өмнө нээгдэх болно. Энэ та сайндаа биш. Бурхан тантай хамт таны дотроос байгаа тэр ариун сүнс энэ газар дэлхий дээр зовцсон, шаналсан, уйдгарсан, гуниглсан нэгний төлөө тунгалуулахаар байгаа байхгүй. Тэр хүмүүст хүрч үйлчлүүлэхийн төлөө энэ нэгэн тохирцсон байгаа системүүдийг нураахын төлөө таныг дуудаж байна. Таныг босгож ирж байна. Энэ бол бурхны хийж байгаа ажил. Бурхан хийсээр байгаа. Хийсээрч байгаа. Хийжч байгаа. Хийгч болно. Энэ бол та биш байхгүй юу? Таны цаана бурхан. Бурхан юу гэл хүмүүсээ босгож ирж байна. Бурхан чуулганаа босгож ирж байна гэдгийг үгийн ард. Бурхан л байхгүй. Тэрнээс бурхан алуунаа байгалаа босгож ирээгүй. Бурхан өөрийн чуулганаа, өөрийн хүүхдүүдээ босгож ирнэ гэдэг чинь та цуг босч ирж байна. Та цуг хүч тэнхээ авч байна. Та цуг баяр хөөргийг авч байна. Та цуг амар тайвныг авч байна. Монгол улс хүртэл гайхалтай болсон. Би ч гадагшаа явсан. Юм үзсэн. Тэгэд Монгол руу яарсан. Одоо ер нь Монголоос явсан хүмүүс Монгол руу яарч байгаа гэж би бодож байна. Монгол руу ирж байгаа. Яа тэгвэл Монгол өргөцсөн улс. Цаашаа улам өргөдөх болно. Улам өөрчлөгдөх болно. Дэлхийн улсууд яаж гайхаж байгаа, яаж эдийн засаг, яаж тэр байгаль нийгэм яаж өөрчлөгдөж байгаа. Яаж шаналж байгаа өөрсдийнхөө төлөө хүртэл ингээл өөрсдийн өгцөн газар юм шиг өөрсдийнхөө газар гэдэг хүн чинь бурхны газар байхгүй юу? Бурхан биднийг энд байршуулсан. Бурхан биднийг Монгол үндэстэн төрүүлсэн. Бурхан Монголыг өөрөө бүтээсэн. Энэ үндэстнийг аль хэзээний манжи үед устгаад алга болчих байсан юм билүү? Манж гэдэг үндэстэн одоо хятад байдаг ч юм уу? Өөрсдөө манжил гэдэг. Гэхдээ яг л хятад хүмүүс манжил байхгүй, манж соёл байхгүй. Тэгэхэд Монгол байна. Монгол хэл байна. Монгол үндэстэн байна. Бид нар Монгол дэлийн өмсөж сууж байна. Бид нар золгож байна. Цагаан сараа баяр хөөрөө хийж байна. Бурхан хүсэж байна. Бурхан дуудсан байхгүй. Тэрнээс би дуудаагүй. Би энийг хүсээгүй. Юу гэл бурхан хүссэн учраас би бүр баяр хөөртэй байгаа байхгүй. Миний хүсэл бурханы хүсэлтэй нийлэхэд тэнд бүр бөмбөг дэлбэр нь юу гэл за таны хүсэл биелж байгаа юм байна. Би баяр хөөртэй байна. Паулыг ч хүртэл бурхан гайхамшиг хийжсэн ч гэсэн биеийн сул дор болгоод юу гэл би чиний бурхан гэдгийг өөрөө мэдрүүлдэг байсан байхгүй. Тэгээд 2 дугаар Коринт 12 дугаар бүлэг дээр байдаг шүү дээ, тэ. Би бурханаас гурамтаа энэ зүйлс энэ өргөсийг надаас аваач гэж би гуйхад гэтээ тэр авдаагүй бурханы хүсэл өөр байсан гэдэг. Тэр хүн өөрөө мэдчихэж штэ бүр надаа юу өгсөн, энэ намайг яг яахсан, миний махан биеийг яаж би бурхан шүү. Чи тийм ингээд хүн болгон чамаа харахад эдгэрэл хийгээл гайхамшиг үлдээж байгаа ч гэсэн яг эцэст хийж байгаа хүн би шүү. Би бурхан шүү.
Тэ чи өөрийнхөө махан бие ямар султаар гэдгийг мэдэр. Амс чиний бодлууд ямар гэдгийг хар мэдэр. Тэгээ миний бодлыг ав өмс намайг ундаал надаар хувцсамс бүр ингээд бүх ачаагаа өгөө түүний ачааг ав. Тэгээ би бас эмээдэг байсан тэр үгийг дунгалахад бурхан юу гэвэл би чиний өвөг гэж хэлэхэд бурхан өвөө нь болохоор юу гэсэн үг юм бол тэг ингээ амьдралаа харахаар нэг өвч байхгүй юм шиг. Тэгвэл бид нар дандаа ингээд юм юу харагдах зүйлс махан биеийн тэр зүйлсийг хардаг. Өв гэхээр л машин байна уу, байр байна уу, за ингээд хураасан мөнгө байна уу, за ингээд ийм ажил байна уу, за ийм за юу байна гэл ингээд тэр зүйл рүү л илүү ингээд харахыг хүсдэг. Тэгээ бурхан өв гэдэг нь бүр нэг юм үгээр хэлшгүй тийм гайхалтай зүйлс байт юм байна. Зарим зүйлд ингээд би чам юу ч хийсэн уучлал гэдэг үг мөг ирэхээр би бүр ингээд яг саатгалтай шүү. Юу гэсэн үг юм бэ ч одоо би одоо өөрөө өрөмжлөд байна уу эсвэл таныг өрөмжлөд байна уу гэл. Гэхдээ зүгээр ингээд тунгалтай. Миний хэлсэн үг зүгээр л тунгалтай. Зарим үг чинь бүр ингээд чи даахааргүй ч юм уу ингээд бүр ингээд мэдрээгүй ч байж болно. Зүгээр л хэлсэн үгийг дагаад тунгал. Би чамтай хамт байна. Бурхан бол миний өв. Тэр бол мөнгө төгрөг биш байж болно. Гэхдээ бурханы өв гэдэг бол бурхан өв нь байна гэдэг нь ямар гайхалтай юм бэ? Бүр ингээд эд мөнгө биш тэр бол бүр ингээд тийм төсөөлшгүй зүйл. Одоо ч би залбирсараа одоо ч асуудаг. Ийм байж тээ бурхан нөө мөө гэдсэн. Тэгтэл бурхан ажиллаж байна. Бурхан таныг ингээд суугаад тань руу зүгээр ингээд тэр бурхан руу анхаарлаа хандуулахад л за хүрээд ирв. За одоо ингээд ийм байна. Ийм байна. Ингээл би ингээл өмнөөс нь ингээл амар олон юм ингээл бурхан би ингээ алдаа хийлээ эсвэл би ингээ чадсангүй ингээл юм ярих гал эхлэнгүүд л за суу. За миний хийж байгаа ажил юм байна. За энэ үгийг тунгал. За энэ дээр зогс. Энийг ивд, энийг нураа. Зүгээр тунгал. Тэгэл болоо. Тэгээд өөр юм байхгүй. Юу гэл бурхан руу очиход эцэг зүгээр ингээл хэлж байгаа байхгүй. Тэрс тань дээр анхаарал ингээл за чи өөртөө ингэж тэдэн сарын тэдэн тим явж байхдаа тим алхаа хийсэн чи тэр хүн тим буруу хийсэн уруу хийсэн чи хүүхдээ хүмүүжүүлж байхдаа энэ дээр айгүй алдсан чиний одоо энэ тэдэн сарын тэдэнд тим алдаа хийсэн чи тэр хүнтэй уулзч одоо мэдлээгүй чи тэр хүний гомдоосон тэр хүн чамд гомдсон байгаа тэдэн сарын тэдний бурхан түүж хамаагүй бурханы өмнө очих зүгээр танд одоо би чинь дотор ингэж ажиллаж байна би чамтай ингэж хамт баймаар байна чи одоо энийг ав энийг өмс энийг тунхал энэ дэр зогс. Тэгээ чи намаа бурхан гэдгийг мэдрэх болно. Мэдрээ зогсохгүй чи бүр эцэг хүн ямар байдгийг чи харах болно. Хамгаалт гэж ямар байдгийг чи харах болно. Зүвт байдал гэдэг ямар байдгийг чи харах болно. Баяр хөөр гэдэг ямар байдгийг чи харах болно. Амар тайван гэдэг ямар байдгийг чи харах болно. Мод дэлхий дайм болж исэн ч тэр амар тайван таныг бурхан дотор атомын бөмбөг дэлбэрчсэн ч та амар тайван байх болно. Дэлхийн инфляц яаж унжсэн та амар тайван байх болно. Уудсны үн яаж өсөж байсан ч та амар тайван байх болно. Бэлэгний үн яаж өсөж байсан ч та амар тайван байх болно. Яг тэр зүйл танд өвөгдсөн байгаа. Тэгэхээр бурхан шүү. Юу гэл эцэг шүү. Бүр эцэг гэдэг үг. Бурхан гэдэг үг бүр таны дотор эзэлж аваад бүр таныг бүр ингээ хүчаад бүр цус бие махбод хөл гар оюун бодол тэр бүхэл зүйлс хуучих болно. Тэгээд та эцэг минь би таны өмнө ирж байна гэж та залбирах болно. Тэгэхэд бурхан за миний хүү ирв. За суучих. Би ийм ажил хийж байна. Миний хүү одоо ийм байна. Би чамаа ингэж анх дуудахтаа ингэсэн одоо өргөжлүүлэн алах тунгалсаар бай. Юмсыг өөрчилсөөр бай. Юмсыг нураасаар бай. Тэгээ би ямар бурхан гэдгийг энэ газар дэлхийд мэдрүүл. Чамайг харахтаа хүмүүс чин зэрэг биш. Бурханыг олж харах болно. Чиний тэр нэг зүйл байна гэдгийг бурхан чамаа харуулах болно. Тэргүй зүйлийг бурхан харуулах болохоос чи юм ундгал гой харуулах гал би Есүс итгэдэг штэ гээл эсвэл загалмаа зүгэл эсвэл ингээл нэг юм библ уриал би итгэдэг хараа. Ингээ би итгэдэг байгааз тэнгүү нөгөө нь хараад чи итгэдэм байна гэл биш. Манай их нараас надад ярьж ирсэн нэг төгсөлтөө хийгээд диплома гартаж аваад бөөнөр хоолнд орж исэн гинэ. Тэгэд нэг
баг байсан хичээлээ зүг үйдэг гэсэн баг байсан хүмүүстэйгээ ярьжсэн чинь чи итгэж юм чинь гэсэн гинэ. Тэгсэн байгалаа тэд нэг ч итгэж гэж хэлж байгаагүй. Тэгсэн чи итгэж юм чи харахгүй шүү дээ гэсэн гинэ. Тэгсэн чинь байгалаа гайхаад үгүй яагаад гэсэн нөгөө за би ч хамт хэрэг хийхгүй. Гэхдээ чи итгэж юм чи би мэдсэн гин. Бурхан ингэж л ажиллаж байна. Та ичих гэдэг шаардлага байхгүй. Тэгвэл таны төрс бурханыг олж хараад байгаа байхгүй. Таны итгэж хүн мэдрээд та магадгүй мэдрүүлэх гэдэг магадгүй гэхдээ биш. Хүмүүс аль хэзээ мэдэрсэн, харцсан, таны төрс бурханыг олоод харцсан байгаа байхгүй. Энэ хүний дотор бурхан байд юм байна. Бурхан ажилт юм байна. Энэ итгэгч юм байна. Энэ ерөөсөө байгаалагийн ч юм уу тийм ажил биш байхгүй. Юу бол бурхан л хийсэн ажил. Бурхан өөрөөгөө л тэр хүмүүст харуулсан итгэж хүн ингэж ажилт юм байна, ингэж сурд юм байна гэж харуулсан билүү би мэдэхгүй. Тэгэхээр л бурхан ажилласаар байна гэдэг энэ газар тунгалуулаад байгаа. Бурхан би чамтай хамт байна. Өөрийгөө бити өөр дээрээ бити анхаарад өөр дээр бити төвлөрөөдөө бурхантай хамт өөрийгөө өөрчил. Бурханы гоо сайхнаар өөрийгөө хувцал. Бурханы ямар баяр хөөртэй гэдгийг өөр дээрээ мэдэр. Бурханы ямар амар тайван гэдгийг өөр дээрээ амс. Түүний өмнө очиж суу. Түүний оршуу мэдэр. Би гэрээ цэвэрлэхдээ бурхантай ярьдаг. Яриа л гэдэг юу сон хогоо шүрдгээрээ л яриад байна. Тосоос оргороо л яриад, аяга уухаараа л яриад байна. Тэгэл юм болвол би ингээл аяга угаачих гал ингээл энэ үед бүр ингээл гэрээ цэвэрлж хад бүр ингээл амар олон юм ярина ингээл өө тийштэй ингэдэг тэр нь ингэдэг юу нэрээ юм ингээл хоолоо хийж явахдаа бүр би ч эрэхтэй хүн шигтэй өгнө гэл. Хоочноор болоод бараг л эрэхтэй хүн хоол ийн гэж юу байсан, гэр цэвэрлэн гэж юу байсан. Тэ? Шаал уугана гэж юу байсан. Доош орж байгаа юм шүү. Биш. Бурхан болохоор улам мөнгөл өргөөл ингээл би чамтай хамт байгаа чи чамтай ингэдэг энийг тунгалаа. Одоо энэ хүмүүс ингэж байна. Энд дээр ингэж гарц цогс. Ингээд тунгал. Тэгэл хоёрхан өгүүлбэр төр тэгэл болоо. Тэрс ингээл амар олон дайн их гэл ингэж бид нар ингээд зарим зүнслэг юм тулаа мулаа ингээл ярьдэн штэ. Тэр зүнслэг тулаа бурхан таныг тэг гээл тэгээд дийлээ болоо. Тэгээ юм син. Тэрс та ингээл өдөр шөнөгөө залбираал ингээл тэр юм нур маа биш. Би сүүл тэрийг бүр айгүй тод мэдэрч айгүй л бурхан нэг өрөө намайг зүгээр ингээл унтах гал ингээд үжсэн чинь өсвөрийн төлөө залбир. Он гарахаас өмнө тэгэл залбирсан байр гэж явах сүнсийн байр ингээд барай тунгал. Энэ хүүхдүүдээс нэг нь ч явахгүй байх болно. Энэ хүүхдүүд бүгд бурханы үнэхээр сонгогдсон, бурханаар ингээ өөрчлөгдсөн. Өөртөө явахыг хүссэн ч энэ хүмүүс явж чадахгүй. Зарим хүмүүс өөрөө явахыг хүсдэг шүү дээ. Авраам шиг ингээд эхнэрээ хүртэл болгоод өөрөө ингээд амиа яагаад ингээд байж болно гэхдээ бурхан үгүй. Би ч сонгоцсон чи бити. Би бурхан уу чи бурхан уу? Энэ чиний бие юу, миний бие юу? Тэгээд ажиллаа хийж эхэлнэ. Тэг ингээл болоо нэг 2 3 өгүүлбэр тунгалаад тэрс би ингээл тэр хүмүүсийн нэрсийг дуртаал ингээл тэг бүх хүүхдэл гэсэн тэгээ би хин байгааг мэдэхгүй нэрсэн тэгэл бүгдээрээ л юм байна. Тэгэл болоо ийм энгийн бурхан энгийн мөртлөө тань зүгээр тэг гэхэд тэгэл болоо штэ тэгэл өөр юм байхгүй. Тэрс та мундаг болох гэдэг шаардлага байхгүй, та онц болох гэдэг шаардлага байхгүй. Бид нар хамтаа нэг байх болно. Хүний бүр дотор бурхан ажиллаж байгаа. Хүний бүр доторыг бурхан үнэхээр уудалж байгаа. Уудалсаар л байгаа. Уудлагдсан бүр ингээд доошоо ингээд яа гэл ингээд яадаг бол үнэхээр л бурхан томрол би жижигэрмээр санагч. Бүр ингээд би хийм бэ л гэл ингээд бурхан томорно гэдэг чинь таны дотор таны бүр зүрхнээс, сүнснээс тунгалж байгаа үг чи өөр болж эхэлнэ. Бүр таны хүмүүс харахтаа таны нүдийг, таны биеийг, үйл хөдлөлийг ярьж байгаа үгийг хүртэл харахтаа энэ төр бурхан байна гэдгийг мэдэрх болно, мэдэх болно. Таныг өөрөө бурхан өргөмжлөх болно. Би энэ хүний дотор ажилласан учраас энэ хүний биеийн салбарт авчир тавина. Тэгээ боловсролын салбар дээр за тэр багш хотын сүм тэр багш байлаа. За тэрийг тэр талбар дээр авчир тавья. Яг үл тэр хүн намаас сонсдог учраас миний үг мэддэг учраас тэр надад ойр байдаг учраас тэр намайг ааваа гэж мэддэг учраас би тэрийг өөрийнхөө үгийг тунгалуулахаар энд авчирлаа. Харцгаа боловсролын салбараа гэл. Бурхан ингэж өргөмжилж чинь хүний бүрийг бизнес салбар дээр ч тэр өөрийнхөө бизнес ямар байдгийг бүр тод харуулах болно. Өөрөө бурхан гэдгийг харуулах болно. Өөрөө бүр оюун ухаан нээгээд
тэр санаануудыг өгдөг өөрөө харуулах болно. Мөнгөг яаж зарцуулдаг, яашаа урсгахыг, юунд хөрөнгө оруулахыг хүртэл бурхан өөрөө заах болно. Одоо бид нар яаж алхаж байсан тэр бүхэл зүйлсүүд нурж унаад бурхан өөрийнхөө ажлыг хийж байгаа хгүй. Бурхан өөрийнхөө ажлыг хийж гинэ гэдэг чинь тэр сүм, тэр чуулган, тэр хүмүүс өрөөлөгдөж байгаа хгүй. Энэ бол миний хүүхэд. Есүс Христийн хүртэл бурхан энэ бол миний хүүхэд. Тэ? Авраамыг хүртэл энийг би сонгосон хин чин таалтж чадахгүй. Ямар ч цом энийг онч чадахгүй. Би энийг өөрөө хамгаалж байгаа. Бурхан өөрөө сонгосон бол юу ч алдаж чадахгүй гэдэгт та итэг. Юу ч тэр зүйлсийг нурааж чадахгүй гэдэгт та итэг. Итгэсэн бол та өөрөөр алхасаар бай. Та тунгалсаар бай. Та алхасаар бай. Та юм тээсэр бай. Гэр энд хэлэгдэж байгаа үгүүдийг нэрээ тийштэй гэж аваад тунгалаад маргааш гэлтгүй яг одоо хүртэл тийм ээ гэж аваад тунгалаад сүнсэндээ тунгалч. Тэрнээс би за энэ дараа 7 хоног тунгалсан үг байна. Биш зүгээр л аваалаа тунгалаа. Одоо зарим таны харахад билэгдэхгүй ч байж болно. Гэхдээ сүнсний зүйл гэдэг чинь таны хараагүй зүйлс дээр юмс болцсон байгаа байхгүй юу? Хийгдсэн. Би нэг илгээл дээр явж ирсэн. Дандаа жоох хүүхдүүдтэй 18, 19 дандаа жоох хүүхдүүд 19 настай хүүхдүүд. Тэгээ бид нар бүр хятадын Дуншан гэдэг үндэстэн рүү. Тэгээ бид нарыг явж хахад богонд хүмүүс гайхчихсан. Хятад хэлтэй хүн байхгүй. Тэгээ дандаа жоох хүүхдүүд. Тэг нөгөө ч юм уу аав ингээ ангаах шахна болж яа тэгвэл юу вэ бидний хүүхдүүдээ өөр улс руу явуулах хөтөл өөр хот өөр хүүхдээ 10 идтэй хүүхдээ бид нар явуулдаг вэ? Та нар ч юу хийж байгаа юм бэ гэсэн чинь нэг л залбирч байгаа баатар. Нэг л юмсыг өөрчлөсөн баатрууд гараад очиод тунгалсагтаа тэнд бурхны хамгаалалт байсан. Бурхны нэг хүсэл байсан. Бид тэр үгийг тунгалсан, юмсыг харсан. Тэгээд тэр газар бурхан үгээ хэлсэн гэж би итгэдэг. Тэгэл болоо. Тэгэл цаашаа бурхан өөрөө ажиллая. Тэнд дараа нь илгээл дийцэд очисон байна уу? Пасторд очисон байна уу? Би мэдэхгүй. Тэгэд очисон л ах. Яг л бурхан тэнд юмаа хийх гэж байгаа өөрөө хүмүүстэй айдсан л бол тэнд юмс болно. Тэнд юмс хийгдэнэ. Тэр бол миний хийх зүйл биш. Бурханы хийх гэж байгаа зүйл болохоор магадгүй миний үг тунгалсан дараагаас нь өөр үйлчлэлийн хүн ч юм орж ирээд хийгээд тэр газрыг өөрчлөөд юмсыг нураагаад ингээд эзлээд юу болохыг бид мэдэхгүй. Зүгээр л түүний үгэн дээр алхаад түүний үгийг тунгал тэгэл болоо. Цагуур өрөөгдөн гэсэн бол өрөөгдөн тэгэл болоо. Тэрнээс яаж хизээин одоо маргааш юм уу? Энд чи сар яваад байж та 2 сар болчиход байх чи миний үр дарагдаагүй байж та энэ чи худлаа юм уу? Биш байхгүй юу? Юмс хийгдэж байна, хийгцээр байна. Манай хүүхдийн дотор ч хийгцээр байна. Манай эхнэр надад хоёр хамааралтай хүмүүс дотор ч хийгцээр байна. Манай ээжин дээр ч хийгцээр байна. Үнэхээр гайхалтай бурхан ажилласаар байна. Бурхан юмсаа хийсээр байна. Бурхан өөргөөгөө барьсаар байна. Тэгвэл би энд байна гэсэн бол бурхан байж байгаа. 12 онд л ирэхэд л би энд байна. Би энд ажиллаж байна. Тэгэл болоо. Тэгэл тэр үг л миний чихэнд одоо ингээд үлдсэн. Тэрийг хинч авч чадахгүй, хинч олуулж чадахгүй. Яг тэгвэл бурхан хэлсэн учраас, бурхан өөрийнхөө үг хэлсэн учраас миний дотор ямарваа нэгэн зүйл болоход л тэр үг нам хамгаалдаг байхгүй юу гэвэл тийш дээ бурхан байна гэж хэлсэн шүү дээ. Би юу бодоод байгаа. Бурхан биднийг хамгаалж өөрийнхөө үгийг хэлдэг. Бид тэр үгээр зоригжуулахыг хүсдэг. Авраам ч хүртэл удаа би чамтай хамт байсан. Би чамаа тэгдэг тэгэл ингээл өөр хүмүүнтэй хамтаал өөр үг гаргаж ирсэн гэсэн би чиний бүр ингээд яг чамаас Сараагаас би Исаакийг төрүүлнэ. Тэгэл бурхан ажиллаж байна. Та магадгүй бодож ирсэн байна. За тийм биш шүү. Бурхан ажилласаар байгаа. Бурхан таны дотор хийсээр байгаа. Бурхан ажилласаар хүний бүрийн дотор ажилласаар байгаа. Хүний бүрийн дотор босгож ирж байгаа. Хүний бүрийн амаар ашиглаж байгаа. Юуг л ашиглах ч байх үтэй тэгэл тэр үгийг тунгалж ин л да. Тэгээ тэр таны их зүйл биш аахгүй юу? Зүгээр л хэлчих тэгэл болоо. Тэгээ бид нар цаашаа улам залбирах байх юуг л хамтаа нийл залбирлын цагууд гаргадаг болох байх. Юуг л ганц хүний залбирлаар юмс нурахгүй. Олон хүмүүсийн залбирлаар юм нурах юмсууд байгаа. Энэ нийгэм дээрч тэр гэр бүлүүдээш тэр нотын чуулган дээрч тэр тэгэхээр Монгол улс дээр Улаанбаатар хот дээр 21
21 22 хэдэн аймаг байгаа юм бэ? Тэг бүх сумдууд дээр бүгдэн дээр нь юу гэл биднийг залбирахыг хүсэж байна. Үгийг тунгалуулахыг хүсэж байна. Тэр зүйлсүүдийг гаргаж ирэхийг хүсэж байна. Хүнний бүр дээр ажиллахыг хүсэж байна. Тэгэхээр бид нар хамтдаа нэг гэдгийг мэдрүүлэхийг хүсэж байна. Залбирал дотор нэг нэ яаж босгож байгааг харахыг хүсэж байна. Нэгнийгээ босгож ирээд чи бурхан чамаа ингэж дуудсан байна. Чи яг энэ дээр алхах болно. Иш үзүүлдэг. Тэр иш үзүүлэг нь өмнө тэр хүнд иш үзүүлсэн л иш үзүүлэг байдаг л да. Тэгэхээр бурхан өөрөө ингэ ажиллаж байна. Өөрөө ажлыг хийж байна. Энэ бол бурханы ажил байхгүй юу? Тэрнээс бид зүгээр л нэг хэсэг нь буюу түүний хамтрагч, түүний хүүхэд. Тэгэл болоо. Я бурхан таныг өөрөө өмчлөн, өөрөө хамгаалан таныг хаалгаж байгаа. Яаж бүх зүйлс төр чинь бурхан хамт байна. Тиймэр бурханд алдрыг өргөж байгаа байхгүй. Бурханд алдрыг өрг. Ямар зүйлс байснаа, ямар зүйлс болж байгааг хар. Монгол улс яаж өөрчлөгдөж байгааг хар. Хүмүүс яаж Монголоос тухтаж явсан хүмүүс одоо эргээд монголчиг сайхан улс алгаа гэдээ ярьж байгаа хүмүүс байна. Монгол үнэхээр сайхан юм аа. Монгол мөнгө хураах юм байна. Монгол хэрүүл эрүүл болчих юм байна. Сагаар нь сайхан юм байна. Монголч үүлэн нутаанд байхгүй болох юм байна. Хөдөө нутагт ажил амьдрал сайхан юм байна. Мал маллуу сайхан юм байна. Фермер эрхлэхүүл сайхан юм байна. Ногоо тариул сайхан юм байна. Монгол сайхан юм байна гэд хүмүүс өөрсдөө бүр ингэ шуудаа гэнэ чамдаа мамдаана бариад бүхэл зүйл. За зарим шуудаага барихгүй. Юучгүй болоод ирэх баг. Тэгэхээр Монгол нь өлгийдээ авч байна. Өлгийдээ авахд энэ газар бурханы үжил шимийг ургуулсан тэр хүмүүс босч ирээд бурханаа алдаршуулсан. Үнэхээр гайхалтай байна. Бурхан бүр үнэхээр гайхалтайгаар ажиллаж байна. Бурхан үнэхээр өөрийнхөө ажлыг хийж байна. Хүнний бүрийг босгож ирж байна. Бидний итгэлийн эцгүүдийг ч хүртэл бидний үнэхээр ойр хамаартай үйлчлэлтээр байдаг бүхэл хүмүүсийг босгож ирээд өөрийнхөө үгийг тунгалуулж байгаа байхгүй. Өөрийнхөө хийж байгаа зүйлсүүдийг тэр бурханд алдрыг өргөж байгаа байхгүй. Та нөхрийнхөө төлөө хүртэл алдрыг өргөөрэй. Эхнэрийнхөө төлөө хүртэл алдрыг өргөөрэй. Магадгүй хин нэгэн таны чихэнд хэлжиж магадгүй энэ чинь нөхөр чи юм штэ. Эхнэр чи наа чи ингэж дэд штэ. Жохон муусан сажлаад ам шүү. Энэ нэг жишээ санаанд орчлоо гэвэл анх нэг Солонгос Монголд ингээд илгээлт ирсэн байл нэг гэр бүл. Тэгэхлээр ч бодоо олгон молгоно гэж ирсэн гинэ. Сүүлдээ муудалцаад юм ажил нэг үйлчлэн болж өгдөг гинэ. Муудалцаад би сатан гэж дууд. Чи юм уу сатан, чи сатан. Тэгэл хоёул нэг нөхөр нь гимссэн гинэ. Яасан гэсэн чинь анх эрэхтээ нөхөр нь өөрөө ирээд Монголд үйлчлэх хэрэгтэй юм гэдэг тэр ихнэр болох сүйд өсгөдөө цэцэг өгөөд бөө хонь моньны зураг харуулсан гинэ. Технэр болохоор энэ юу хонь монь юу ингээл хайцсан. Тэгээд тэр өөрөө бурхан минь үнэхээр би Монгол руу илгээгдэх бол энэ бүсгүй натаа гэрлүүлээрэ. Би энэ сүтнхээр хамт явмаар байна. Тэгэхэд миний энэ бүтэр үнд хүртэл ингээд арааг нь хүртэл алтан шүд болгоод харуулсан гэж аахгүй чи Монгол руу яв гэд. Нөгөө бурханы ажил аахгүй. Тэгээд ирээд дараа нь ярьсан чи бид тэр бурханаас гууж ирээд ихнэрээ сатаа матаа ингээд баларсан ярьж ирсэн байхгүй. Тэгэхээр бурхан үнэхээр өөрөө сонгосон бол ажиллаж байна. Та өөрийнхөө нүдээр харах юм бол маар сатаанч болгож харж мэдэн шүү. Тэр хүнийг тэ уйлж дуулж гуйж авчаа тэ хоноос нь уйлчаад зөндөө уйлж мөлчаад тэгээ дараа сатаа матаа ингээд тэгэхээр бурхан дараа нь сануулсан гэж чи энэ хүүхнийг яаж энэ ихнэр яаж надаас авсан юм миний өмнө яаж залбирч ийсэн чи одоо яг юу ярьж байгаа юу хэлж байгаа гэдэг тэрхүү сануулсан гэж байгаа. Тэгэхээр бурхан бидэнтэй ажилласаар байна. Бурхан өөрийгөө илчилсээр байна. Өөрийнхөө оюун бодлыг, өөрийнхөө зүрхийг, өөрийнхөө хүслийг, өөрийнхөө ажлыг бүр танд өгөөд таныг энэ газар суулгаж байгаа байхгүй. Тэгэхээр та үнэхээр сонгогдсон ингэдэгтээ итэг. Бурханы хүүхэд гэдэгтээ итэг. Бурхан намайг хүү гэж дуудаагүй штэ гэж бодож исэн бол үгүй дуудсан. Энэ сууж ин та өөрөө. Сонсож байна. Тийм болохоор бурхан үнэхээр ажилласаар байгаа шүү. За бүгдээрээ босцгоё. Бурханд алдрыг өргөе. Бурханы өмнө залбирцгаая. Тэгээ бүгдээрээ сүүлийн дуу энэ өргөнд гээд магтаалыг өргөцгөё. Одоо энэ цам өчид.
дахиад магтцгаая. Яа магтуу. За. Тэгвэл магтаал бидний сэтгэлд үргэлж байдаг. Үргэлж байгаа. Танд ямар нэгэн зүйл хийснийг төлөө та магтдаг биш. Түүний хийж байгаа ажлыг хараад та магтдаг болно. Түүний таны дотор ажиллаж байгаа тэр алхаануудыг та хараад үнэхээр баярлан магтах болно. Энэ өргөөн дээр ажиллаж байгаа Бурхныг хараад та магтах болно. Энэ өргөөн дээр ажиллаж байгаа энэ өргөөний цонгоцсон хүнний бүрийг хараад та баярлах болно. Тэдний гэр бүлийг хараад та баярлах болно. Тэрний үр хүүхдийг хараад та баярлах болно. Та хөгшин настайгаас ахуулаад жоохон хүүхд хүртэл та харахтаа баярлах болно. Бурхан энэ хүмүүсийг сонгосон байна. Бурхан хүмүүсээр ажиллаж байна. Бурхан өөрийнхөө ард түмнийг босгож ирж байна. Бурхан өөрийнхөө чуулганыг босгож ирж байна. Бурхан өөрийнхөө босгож ирж байгаа чуулган дээр өөрөө ажиллаж байна. Бурхан тэр хүмүүстээр өөрөө ажиллаж байна. Тэр хүмүүсийн ачааг өөрөө авч байна. Тэр хүмүүстээр өөрийнхөө идэвхлийг өгж байна. Тэр хүмүүстээр өөрийнхөө амар тайвныг өгч байна. Тэр хүмүүстээр өөрийнхөө баяр баясгалан өгж байна. Тэр хүмүүстээр өөрийнхөө зүрх байдлыг өгч байна. Тэр хүмүүстээр өөрийнхөө үнэнг өгч байна. Тэр хүмүүсийн нүд хараагүй, чиг сонсоогүй, сэтгэлдээ хэдрээч мэдрээ бүтэж үсэг та өгч байна. Та өнөхөр өөрийнхөө эцэг гэдгийг харуулж байна. Би чиний эцэг. Би чамаа сонгосон. Би чамаа дуудсан. Би чамаа хайрлаж байгаа. Би чамаа өргөмжилсөн. Би чамаа дорд нэгэн биш. Би чамааг өөрийн хүн болгон өргөмжилсөн. Энэ дэлхийн зүйлсийг би чамд өгсөн. Бүхэл зүйлсийг би чамд хариуцсан. Би чамаар дамжуулан энэ газар дэлхийн дээр ажиллаж байгаа. Үнэхээр мөрсөн байгаа зүйлсийг би чамаар дамжуулж босгож байгаа. Би чамааг энэ газар дэлхийн бүртгэхөөс өмнө чамаа сонгосон. Би чамаа ямар нэр өгөхийг би чамаа мэдэж байсан. Би чамтай хамт байсан. Би чамаа өөрөө дуудсан. Би бол чиний бурхан. Би бол чиний эцэг. Би бол чиний аврагч. Би бол чиний чөлөөлөгч. Би бол чамаа эдгэгч. Би бол чиний баяр хөөр. Би бол чиний амар тайван. Би бол чиний зүрх байдал. Одоо өөрөөрөө харах нь дууруу унсаа. Бурхны нү харах нь бэгц. Ариун сүнс чиний дотор яаж ажиллаж байгааг харах болно. Ариун сүнсийг чи тод харах болно. Ариун сүнсийг бүр мэдрэх болно. Ариун сүнс чамтай ямар өөр байгааг мэдрэх болно. Ариун сүнс чиний дотор яаж ажиллаж байгааг чи өөсөө мэдрэмээр тод мэдрэх болно. Яг одоо чи мэдрэх болно. Яг одоо та мэдрэх болно. Одоо мэдрэх бол миний түүнэр. Яг одоо мэдрэх болно. Дараа гэж байхгүй. Дараа нэг цагийн дараа гэж байхгүй. Яг одоо, яг энэ цам үчиж, яг одоо таны сонсч байгаа тэр үгээр Бурхан ажиллаж байгаа. Бурхан мэдэрч байгаа. Бурхан харсаар байгаа. Бурхан харсаар байгаа. Бурхан хүрч байна. Бурхан хүрч байна. Бурхан хүрч байна. Хүний бүдэ хүрч байна. Ариун сүнс ажиллаж байна. Ариун сүнс хүний дотор ажиллаж байна. Ариун сүнс ажилладаг юу болсныг та мэдрэх болно. Та харах болно. Өгсөн хөөх болно. Та тэр үсийг амаараа нэг туусгаж юу болохыг харах болно. Би эдгэрсэн. Би чөлөөлөгдсөн. Намайг хоош татж байгаа юм ч байхгүй. Намайг хоош татах юм ч байхгүй. Бурхны ажлаас намайг хүндрүүлэх зүйл нэг ч байхгүй. Үнэхээр зүйлсээс намайг үнэхээр сайхан гэж харагдуулах зүйл нэг ч байхгүй. Бурхны гоолжс намайг татж байна. Бурхны гоолжс намайг татж байна. Бурхны амар тайван намайг татж байна. Бурхны амар тайван нам босгож байна. Миний хөө бос зогс. Би чамааг хин байхаас ч өмнө чамаа сонгосон. Ямар газар яаж зогсож юу хийж байгааг би чам дээр ажиллаж байгааг чи одоо энэ цагш мэдрэх болно. Мэдрээ зогсохгүй чи амсах болно. Амсаас зогсохгүй тэр зүйлээр чи бүр ундаалах болно. Тэр ундаалах зүйлсээр чи цаадах болно. Ямар бурхны бэлхэн дүүрэн гэдгийг чи мэдрэх болно. Бурхны хэмжүүрүүдийг чи нэрх болно. Бурхны хэмжүүрүүд зүгээр хийцхэн зүйл биш. Бурхны хэмжүүрүүд үнэхээр зөвхөн зүйл биш. Бурхны хэмжүүрүүд бэлгсэн, асарсан, судгсан, дүүргсэн байх болно. Ариун сүнсний дүүрэн байж бид дотор дүүрэн байх болно. Ариун сүнсний бэлгч бид дотор дүүрэн байх болно. Ариун сүнсний үйл бидний хөтлөх болно. Хаашаа алах, яаж хийх
Бүхэн зүйлсийг хөдлөх болно. Ариун сүнс бидний хөдлөх болно. Ариун сүнс бидний өдөрдөх болно. Ариун сүнс чуулганы өдөрдөх чинь. Ариун сүнсний үгийн гадар дүүрэн алхах болно. Ариун сүнсний ажиллагаа энэ дээр дүүрэн байх болно. Өөртөөнийг идэх болно. Цангас нэгнүүд ундаалах болно. Зов шалсан нэгнүүд Бурхны амар тайвныг мэдэх болно. Бурхны ажлын газар дүүрэн байх болно. Тэгээд Бурхан би чиний Бурхан. Би чиний эзэн. Би чиний эцэг. Би чамтай хамт байгаа. Өөрийгөө битгий буруутгах. Өөрийгөө битгий эзэмших. Би чамаа идгээсэн. Би чамаа чөлөөлсөн. Тэр бүхэл зүйл шиг. Надуудаа бодчих мод өөрийгөө зөвөр шүүж байна. Би өөрийгөө зөвөр шүүж байна. Түүн Бурхны өмнө үнэхээр очих зогсгүй гэж бодчих магадгүй. Бурхан таны зөвөр шүүсэн бол та Бурхны өмнө очих зогсох болно. Бурхан таныг цусаар Бурхны цусаар бид идгээц. Тэрс та өөрийгөө идгээдгүү. Та өөрийгөө чөлөөлдгүү. Та өөрийгөө бодлоорч өөрийгөө чөлөөлдгүү. Та өөрийгөө үнээр сайн хүн гэж бодсоч та өөрийгөө чөлөөлдгүү. Та өөрийгөө муу хүн гэж бодсоч та өөрийгөө чөлөөлөхгүй. Та өөрийгөө ямар мундаг гэж бодсоч та өөрийгөө чөлөөлөхгүй. Харин Бурхан таныг чөлөөлж байна. Бурхны амьсс таныг чөлөөлж байна. Бурхны амар тайван таныг чөлөөлж байна. Таныг Бурхны хүүхэд гэдэг Бурхны байр суурьнд таныг авчиж байна. Тэгээд та цаашаа урам зоригтой алхах болно. Энэ чинь юу ч таныг Бурхны ариас холдуулж чадахгүй. Энэ чинь юу ч таныг Бурхны амар тайвнаас холдуулж чадахгүй. Энэ чинь юу ч таныг Бурхны баянаас холдуулж чадахгүй. Энэ чинь юу ч таныг Бурхны зүг байлаас холдуулж чадахгүй. Энэ чинь юу ч таныг Бурхны замнаас холдуулж чадахгүй. Энэ чинь юу ч таныг Бурхны зогсоос холдуулж чадахгүй. Энэ чинь юу ч таныг Бурхны магтаас холдуулж чадахгүй. Энэ чинь таныг юу ч сүнслэг эрсэлтээр бүх зүйлс болсон. Хар үдэнэ. Яваад нүдэнэ. Түүний алдрыг хар. Түүний баяр хөөргийг хар. Түүнээс ундааш би танд бол хинч биш гэдгийг мэдэр. Амс. Энэ бол Бурхны ажил. Тэнгэр нэгцэн. Яахныг Бурхан дуудсан. Дэшээ гараад ир. Над руу гараад ир. Намайг ямар гэдгийг мэдэр. Миний хоолоос үсэж би залбирх болно. Яагаад гэвэл Бурхан ажлаа хийж байгаа учраас. Бурхан таныг дуудаж байна. Гараад дэшээ гар. Миний хийж байгаа ажлууд руу ор. Хар мэдэр. Ямар агуу гэдгийг мэдэр. Ямар агуу Бурхан гэдгсэн гэдгийг мэдэр. Амс хар. Сүнслэг нүд чинь нэгцсэн. Сүнслэг хараач нэгцсэн. Дэшээ гар алах зөрөгтэй бай. Зөрөг өгцөн. Бурхны өмнө зөрөгтэй бай. Ариун сүнсний өмнө дүүр ялах. Дэшээ алах. Дэшээ ор. Эцэг рүү хооч. Эцэггүй бол би юу ч биш гэдгээ мэдэр. Түүний баяр хөөргийг мэдэр. Түүний амар тайвныг мэдэр. Түүний зүвт байдлыг амс. Дэшээ алах зөрөг танд өгцөн. Тэнгэрийн хаалга нэгцсэн. Сонх биш хаалга нэгцсэн. Хаалгаар хүн зөрөгтэй ордыг. Хаалгаар орох зөрөгт бүхэнд өгцөн. Бурхнаас ундааш. Бурхан танд ямар хайртай гэдгийг хэлж байна. Таныг яаж төвөрч байгааг хэлж байна. Таны өвчин дээрээ штэ. Нийгмийг зарим хүмүүс таныг харахтаа магадгүй. Энийг Бурхан хайлж чирээ гэдгийг харж иш магадгүй. Гэтэ Бурхан танд хэлж байна. Би чамайг өргөмжилсөн. Би чиний Бурхан. Би чиний эцэг. Би чамайг өргөмжилсөн. Бурханы өргөмжилсөн хүн ямар байдгийг харах болно энэ жилийн. Бурханаар сонгогдсон хүмүүс ямар байхыг харах болно. Өөрөө сонгогдсон биш. Харин Бурханаар өргөмжилсөн нэгнүүд ямар байхыг энэ жилийн харах болно. Энэ жилийн бүр хараа зогсохгүй айх болно. Жижигх болно. Энэ өдөр Бурхан байгаа гэдгийг хараад жижигх болно. Айх болно. Ямар ч үг хэлж чадахгүй. Зүгээр зогсох болно. Бүх сэлбэд нурж унах болно. Бүх чадвар нурж унах болно. Энэ өргөө бол Бурханых. Энэ өргөөний эзэн Бурхан. Энэ өргөөний эзэн Бурхан. Яагаад гэвэл Бурхан сонгосон учраас. Бурхан өөрийнхөө сүмийг, өөрийнхөө хотын сүмийг энэ Улаанбаатар
Энэ Монгол улс дээр байлгах хүссэн учраас тэр сонгосон. Энэ сүм Бурхнаар хүрэлцсэн. Энэ сүм дуудагдсан бүхэн Бурхнаар сонгогдсон. Бурхнаар дуудагдсан. Энэ өргөний эцгүүдийг Бурхан өөрөө сонгосон. Энэ өргөний эцгүүд дээр ажиллаж байгаа Бурхан төгсөр ажиллах болно. Улам онцгойгоор ажиллах болно. Улам их хүчийг өгөх болно. Улам илгээр зоригийг өгөх болно. Улам илгээр ариусан дотор бэлтгэл өгөх болно. Улам илгээр хүнхээр сүнслэгдэл албар дээр хүчийг өгөх болно. Түүний үлээр хүмүүс харахтаа мэдрэх болно. Ямар нэгэн буруу төсөвд арилсан үнэхээр хүний харж байгаа махан буй нүдээр харж байгаа тэр хараанууд бүгд арилсан байх болно. Үнэхээр Бурханаар гарсан хараа бүгдж байгаа. Хүмүүс харахтаа энэ хүмүүстээр Бурхан ажиллаж байгаа гэдгийг бүр тод харах болно. Сүнслэг эцгүүдийг маань харахтаа үнэхээр Бурханаар сонгогдсон юмнууд гэж харах болно. Тэр хүмүүстээр Бурхан ажиллаж байгаа. Гэтэл үгүй энэ газар дэлхий байдгүй. Энэ дэлхий харах болно. Энэ дэлхий дээр бүхэл системүүд харах болно. Энэ дэлхий дээр ажиллаж байгаа бүхэл зүйлс мэдрэх болно. Хотын сүнслэрээс үнэхээр сонгогдсон итгэлийн эцгүүдийн дор босгодож ирж байгаа сүнслэг хүмүүстийг Бурхан харахтаа баяртай байх болно. Тэр хүмүүс бүгд байртай байна. Салбарны мөргөө илгээгдсэн гэж тунгалж байна. Яг л илгээгдсэн зүйлсүүд илгээгдсэн байхгүй юу? Тэр зүйлсээр байршуулагдсан. Одоо Бурхан нээж байна. Бурхан өөрөө өргөмжилж байна. Би бол итгэлийн эцгүүдийг тань, би бол үнэхээр бүхэл зүйлсүүдийг тань, би бол Бурханы хүүхдүүдийг тань. Яагаад гэвэл миний хүүхдүүд, яагаад гэвэл надаар сонгогдсон нэгнүүд, яагаад гэвэл энэ Бурханаар сонгогдсон нэгнүүд, яагаад гэвэл энэ Бурханы эзэмшийн ард түмэн, яагаад гэвэл энэ Бурханаар сонгогдсон хүүхдүүд, яагаад гэвэл энэ босчирч байгаа ард түмэн, яагаад гэвэл энэ гологдсон нэгнүүд биш. Харин өргөмжлсөн нэгнүүд. Энэ бол Бурханы ард түмэн. Үнэхээр Бурханы ард түмэн. Алт мөн хүч биш. Өвчин нэрлүүч биш. Бурханы үгд амжуулагдж байна. Бурханы үг аа. Энэ бол алт мөнгө. Итгэрлээс чихэн үнцэнтэй баяр хөөр. Амар тайван. Зүрх байдал. Энэ бол Бурханаас өгсөн ариун сүнсний дүүрэг шүү дээ. Өөр баяр хөөр танд өгдөж байна. Үнчигээс сэрж хайшгүй тэр баяр хөөр. Тэр амар тайван. Тэр үнцэн. Тэр бүхэл зүйлс танд өгсөн байна. Хүлээн ав. Авахгүй байсан ч танд өгдөн. Яагаад гэвэл энэ Бурхан өгсөн учраас бидтэй хамааралтай бүхэлс өгсөн. Баярлалаа Бурхан танд талархаж байна. Танд алдрыг өргөж байна. Бурханд алдрыг өргөцгөөе. Та цөөхүүлээ гэж бити хараарай. Үнэхээр энэ газар айран байгаа. Энэ газар Бурханаар сонгогдсон Бурханы айран байгаа. Нэгч бай, хоёрч бай, гуравч бай. Бурханаар сонгогдсон нэгнүүд энд сонгогдсон. Бурханд алдрыг өргөцгөөе. Халелуя.